Хамтдаа нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоё. За тэгээд өнөөдрийнхөө зочдтой ярилцахад бэлэн болсон байна. Сэдвээ бодож байгаад нэг асуултаар эхлэе гэж бодсон. Тэрний юу вэ гэхээр манайхын хүн ам цөөтэй одоо дэлхийн бусад улс үндэстний харьцуулахад тэнгууд хавдрын статистик ингээ мэдээг харахаар одоо тэргүүлж нэгт байна, хоёрт байна, гуравт байна гэд маш өндөр байгаад байна. Тэгэхээр ингээ хүн амтай харьцуулаад бодохоор нэлээд харамсалтай мэдээ. Энэ яг юунаас болоод байна? Яг одоо эмч хүнийхээ хувьд хэлвэл яг хөө ерөнхийдөө таны асуугаад байдаг асуулт маань энэ 3.5 сая хүн ам дотроо бодоход өвчлөлийн тоогоор 1 2 3 ихний 5 байрлалын хавдар гэж ярьдаг тоо бол өндөр тоо. Гэхдээ бидний санаа зовоогоод идэх нь өндөр тоогоос гадна тухайн өндөр тоон дотроо онцлогдож байгаа улсууд маань дандаа хожуу шатанд онцлогддог байхгүй юу? Тэр нь одоо чинь бидний нөгөө харанг дэлдээд байгаа бүр их асуудал байгаа. Нэгсэндөө бид нар асар их зардлаар маш эмчилгээ хийдэг боловч эцсийн үр дүн маш бага байхгүй юу? Уг нь тэр их зардлаар бид нэр урьдчилан сэргийлээд эрт үед нь онцлогдох юм бол илүү эдийн засаг буюу хүний амьдралын хувийн чанарт нь маш өндөр нөлөөтэй байх ёстой юм. Ганцхан ч ер нь ингээд яг го зарим төрлийн хорт хавдарт ингээд нөгөө байршил те нутгийн онцлогуд их чухал байгаад идэг гэж ярьдаг штэ. Эрүүл мэндийн боловсролтой холбож ойлгох юм уу? Энэ эсвэл оршин суугаа газар нутагтаа нь ойлгох юм уу? Эсвэл одоо нөгөө нэг хинэггүй Монгол зантай нь холбож ойлгох юм уу? Би яг юутай холбож ойлгох хэрэгтэй юм бэ? Монгол улсад тогтоогдож байгаа хамгийн түгээмэл тогтоогдож байгаа хавдруудыг аваад үзэхээр за нэгдүгээр байранд дэлгэний хавдар, дараа нь ходоод, уушиг, умаа хүзүү гих байрлалаар ингээд тогтоогдож байгаа болоо тэргээр аваад үзэхээр юм байгаа. Одоо жишээлбэл элэгний хавдрын дэлхийд тэргүүлж байгаа нэг шалтгаан бол халдварын шалтгаан. Тэр нь одоо элэгний БЦ вирусын халдвар. Тэр бол тодорхой 1950 60 70-аад оны үед маш тархмал халдвар дэгдсэн. Одоо нөгөө тариуртай холбоотой тийм халдвар тараахын эсрэг дэглэм алдагдсантай холбоотой нэг тийм шалтгаан болж байгаа. Нөгөө нэг шалтгаануудаа бас энэ улсын чи эдийн засгийн хөгжлийн байдал нөлөөлж байгаа. Одоо ядуу улс гэдэг юм тийм. Буурын орн бас өвчлөх магадлал илүү өндөр үү? Магадлалтай нөгөө хоол идж байгаа хоол ундны чанар нөлөөлнө. Дээрээс нь бас стрессийн байдал. Тийм. За стрессээс илүү одоо жишээл ходоодны хавдар бас нэг халдвар яригдчих. Тэр нэхэр нөгөө хеликобактерийн халдвар. Тэр чинь бас л ариун цэвэр сахиж байгаатай холбоотой бас ядууралтай холбоотой л нэг гэж үздэг. Нөгөө нэг түгээмэл хавдар нь одоо эмэгтэйчүүдийн байрлалын хавдар дээр чинь нөгөө хүний папиллом вирусын халдвар асуудал. Тэгээ энэ чинь нөгөө вакцинжуулалттай хамгаалж гоцорж байгаа бас эдийн засгийн хөгжилтэй холбоотой нэг аль. За нөгөө нэг том шалтгаан нь бас ядууралтай холбоотой байгаад үзэж байгаа нь энэ агаар амхиртал. Энэ Улаанбаатарт байгаа улирлын хэллээ шүү дээ. Уушгины хавдрыг өндөр түвшинд байлгаж байгаа өвчлөлттэй байж байгаа. Тэгэхээр ийм үндсэн шалтгаанууд нөлөөлж байгаа учраас одоо бид нар хавдар өндөр түвшинд өвчлөлттэй байна гэж тооцоолж байгаа. Ямарваа нэгэн улс орны өөрийнх нь нутаг бүсийн онцлог гэж байдаг байхгүй юу? Одоо жишээ нь тэгэхээр нэгдүгээрт тухайн ард түмний ёс зан заншил байгаа. Тухайн ард түмний өөрийнх нь соёлн гэж байгаа. Энэ бүх байдал чинь тухайн өвчний тодорхой үүслүүдийг тодорхойлж өгдөг. Одоо жишээ нь Монгол улсын баруун зүүн аймгаар нь хуваагаад үзэхээр харьцангуй баруун аймгийнх нь ходоод улаан олон хавдраар өвдөх магадлал өндөр байхгүй юу? Ер нь бол тийм статистикч байгаа юм. Яагаад өндөр байдгүй гэхээр хүйтэн байдаг учраас хит халуун хоол иддэг. Тэгээд дээрэс нь ер нь Монголын ард түмэн чинь хоолны дэглэм гэж бол байдаггүй шүү дээ. Яг үнэн чанарт бол шөнө орой унтахтаа битгий хоол идээд гэтэл идээлж байгаа. Маха зүв болгож идээч гэхэр чинь түүхийн шүрхийгээр нь идээл байгаа. Гэтэл харьцангуй зүүн аймгийн тийшээ болоод тэгэхээр уушгины хавдар өндөр байдаг байх шүү тийм. Тэг ганцоо миний мэдхээр яг гоо зүгээр бидний нөгөө нэг хавдар судлалын үндэсний төвийн тоон статистиктээр л бидний яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад баруун аймгийнх нь уушиг улаан хоолойн чиглэлээр өвчл их байдгүй гэвэл энэ нь бол манай одоо бидний багш болох Эрдэнэ очир эмчээ маань доктор хамгаалсан сэдвэн баггүй улаан хоолойн доод 3-1-ийн хавдрын өвчлөл буюу мэслийн эмчилгээний одоо чинь аргачлалыг Монгол нэвтрүүлээ тэрийг тоон судалгаа хийгээд үзэхээр баруун аймгийнх нь буюу Хов, Дувс, Баян-Үлгийн
Харьцангуй хүйтэн байдаг учраас хит халуун хоол иддэг байхгүй. Тэгээд Баруун аймгийнх нь мэддэг бол энэ ховдынхан чинь цай уун гэдэг чинь бол үндсэндээ бидний бантан шиг юм хийж уудаг байхгүй. Тэгэхээр тэрийг их удаан уугаад ирэхээр угаасаа л сөргөө бий болол улаан хоолой түлээл нөгөөх нь хавдрын урьдлын үе болол ингээ хавдралуугаа шилждэг юм. Халуун юм ууж идэхгүй байх хэрэгтэй юм шүү дээ. Ер нь бол хүний амьдралын хэм маяг бол их ингийн шүү дээ. Одоо энэ Япончууд ч ярьдаг, Солонгосууд ярьж байна, Хятадууд ярьж байна. Хүн өдөрт 3 удаа хоолдог бол 3 удаа л хооллоо. Гэхдээ хоолныхоо чанарыг сайжруулъя. Дөрөв ганцхан эмчийн ярьдгээр Монгол улсын хувьд эдийн засгийн хувьд бид нар харьцангуй хөгжиж байгаа буурай орнуудын төвшөнд багаад байгаа учраас энэ өвчлөл чи их байгаад байгаа. Нэгсэндөө хүний хоногийн хэрэгцээг хангалттай витаминлэг, хангалттай чанартай юм авч чадахгүй байгаа байхгүй юу. Дээрээс нь бидний өнөөдөр хийж байгаа хүнсний аюулгүй байдал маань ямар төвшөнд байгаа вэ? Тийм биз? Махны хадгалт ямар байгаа вэ? Махны бохирдол нь ямар байгаа вэ гэдэг. Тэгээ яг ингээ яриад үзэхээр бид нар энэ өвчл чинь ганцхан хавдар гэдэг нэрийн дор аимшигтай санагдаад байгаа боловч бид нар бүх нэгжүүд, бүх одоо үйлчилгээний төвүүд, одоо чинь дор ээж хеликобактерийг бид нар арилгахын тулд Америкууд их бага байдаг шалтгааны үйл бүгд автомат одоо аяг тавны угаагчтай болсон байхгүй. Гэтэл бид нар чинь нөгөө нэг үнэр орсон даавгаараа арчаал чамд өгдөг, хүүхдэд ажиллаж байгаад хоолоо өгдөг нь арай баг болчиход байгаа юм. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан байхгүй ганцоо. Гэтэл бид нар энийг арилгахыг гэвэл амьдралын чанар дээшлэх ёстой. Дээрээс нь бид нар одоо чинь цалин мөнгөнд хангалттай байх ёстой. Дээрээс нь аяг тавг угаадаг машинтай болох ёстой. Тэгэх юм бол энэ хотоодын хор тавдрыг өвчлөлч нь аяндаа багасч. Яг ингэж хэлвэл ойлгохгүй л байлаа. Би гараад шууд аяг тавг автомат аяг тавг болж хөдөлж байгаа. Үгүй би хин нэгний рекламыг хийгээгүй шүү. Үгүй харин зөв. Харин агуулга нь аягүй зөв байна. Тэгэхээр бидний нөгөө нэг яриад байдаг номноос уншсан юмнуудыг бид нар ингээд мэрэгцүүлээд бас ингээ ганцаа бид нар ч бас их олон жил хамтарч ажилласан хавдар судлалын төвдөө цуг ажиллаж байсан. Одоо бид нар тус тустай ажиллаж байгаа боловч яг үнэн чанартай бол нийгмийн эрүүл мэндийнхаа мэдлэг боловсролыг дээшлүүлж өгөөч гэдэг уриалгыг энгийн аяг тавгаад угаадаг угаагчтай болчихоо. Тэгэх юм бол хеликобактер биш байхгүй. Тэгэхгүй л бид нар хеликобактерийг эмчлэх гэж жил хичнээн тэр бум төргөний долларын эм ууж байна. Өөрсдөө ч гэсэн хэдийг худалдаж авч ууж байна. Яг үнэ. Тийм. Тэгэд одоо хавдар судлалын үндэсний төв дээр та 7 хоногт одоо хавдрын хэдэн хагалгаанд орж байна. За хавдар судлалын үндэсний төв дээр яг манай цээжний үндийн мэслийн тасаг бол уушгины хавдар, улаан хоолой хавдар, ходоод улаан хоолойны амсрын хорт хавдрын мэслийн эмчилгээ хийдэг. 7 хоногтой бид нар нэг 10 тагалгаа. 10 тагалгаа. Тэгээд нэг жилдээ нэг 200 орчим том хэмжээний хаалгаа хийгддэг. Тэгээд тэндээс хэдэн хүний амь насыг хадгалж авч үлдчих чадчихэв. За бидний мэс засал эмчилгээний үр дүнг ярихаар одоо хүндрэл ба насварлтын хувь гэж тооцдог юм. Мэдээж өндөр насварлт байлгүй яах вэ? Төсөл байлгүй яах вэ? Гэхдээ бид нар бол жилдээ нэг хүндрэлийнхээ хувийг 20 орчим хувьтай, насварлтын хувийг нэг 5% дотор барьж чадвал дэлхийн дундаж жишгтэй байна гэж үздэг. Тэгээ бид нар сүүлийн хэдэн жил яг энэ тоонд багтаж ажиллаж чадж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь 95-аас дээш хувийн амжилттай ажиллаж байна гэж харж байна. Хорт хавдрын одоо ингээд нөгөө өвчлөл их байна. За ийм байна гэл хүмүүс нийгэмд нэг юм хавдрын тухай ойлголт нэг юм аимшигын сэдв шиг байгаад идэг шүү дээ. Тэ? Хорт хавдар тусчвал хизээж идэхгүй юм шиг. Тэ? Тэр доороо баг нөгөө сэтгэл санаагаараа баг төрүүлээд явчаад байдаг те. Энэ асуудал дээр ерөөхдөө би бас эмч нартай хит хит яриа хийснийхаа дараа юм бодож ирсэн. Нөгөө нэг сүрье эдэгдэг өвчин гэж хэлсээр байгаад сүрьедээ бид нэр тэмцэж чадсан шиг хавдрын талаар бас нийгэмд бас нэг юм мэдээж сайхан зүйл биш л дээ. Гэхдээ зөв ойлголт өгсөй маань гэдэг дээр бол байгаа. Яг уу ганц эмчээ хэлснээр одоо дундаж хаана бид нар яг л одоо чинь дундаж олон улсын жишгээр үнэлгээ хийлгээл явж байгаа. Хүлээгдэл их хаа газар байдаггүй байхгүй юу? Хүлээнэ гэдэг чинь таныг үхээ гэсэн үг бол биш байхгүй юу? Гэтэл Монголын ард түмэн чинь тийм яаруу хавдар гэдэг үг сонсчих юм бол ингээ гүүж явж байгаа л энэ тэнд арга чарга олж байгаа л хагалгаанд орчвол идэглээ гэж ойлгоод байдаг. Энэ хамгийн буруу ойлголт байхгүй юу? Нэгдүгээрт хорт хавдар өөрөө архаг хууч өвчөө. Тийм үү? Дээрэс нь
хорт хавдрыг эмчлэхэд тодорхой хугацаа орно. 3-т тухайн хавдар маань үе шатаас хамарч ямар эмчилгээ хэзээ хэдийд яаж хийх вэ гэдгийг төлөвлөгөө байна. Хагалгаанд ороод эмийн эмчилгээгээ хийлгээд одоо хавдрын үндсэн 3 эмчилгээгээ хийлгээд мэслийн, хим эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэсний дараа энэ хүн 5 жил тасралтгүй эмнэлгийн байгууллагын хяналтанд байх хэрэгтэй байхгүй юу? Ингэжж 5 жилийн дотор ямарваа нэгэн байдлаар хавдрын дахилт гарахгүй бол бид энэ хүнийг идэглээ. Та намайг мартаа гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр хавдар судлалын төв дээрч тэр, интернет дээрч тэр хүлээгдэл байх ёстой. Байх ёстой гэдэг нь бид нар тэр хүнийг хүлээлгээд та өнөөдөр бурхан болоо гэсэн үг бол биш байхгүй юу? Та шинжилгээгээ бүрдүүл, яарах юм байхгүй. Компьютер хийлгэлээ. Хариу нь шууд гардаггүй байхгүй юу? Доор хаяж 72 цагийн дараа, 24-өөс 72 цагийн дараа боловсруулалт хийгээд тэр зургийг уншдаг эмч маань репорт өгөөд бид тэрэн дээр дүгнэлт хийдэг байхгүй юу? Гэтэл яаруул даарна гэж Монгол ардын сайхан үг бий. Яарсан хүн дандаа даарч явдаг. Хувцаа дутуу өмсөн, тийм үү? Гар утсаа мартна, юмаа гин. Даарна гэдэг нь зовно гэсэн үг. Тэгэхээр ямарваа нэгэн хавдар гэдэг онш тавигдсан хүн бол нэгдүгürt бодох хэрэгтэй. За би өнөөдөр хавдар дээр үзүүлсэн, интернет дээр үзүүлсэн. За би нутагтаа баах юм уу? Гадаад явах юм уу, тийм ээ? Тэгэхгүй бол тийм тохиолдол ганц зэрэг тохиолдож л байсан. Бид нар дээр онцлогдоод маргааш нь төлөвлөгөөнд ороод эх 7 хоног таглаганд орох гэсэн хүн алга болсон. Хайцсан. Гадаад явцсан. Тэгэхээр бидний төлөвлөгөөнд орсон нэг орон зай чинь сул болох нь байна шүү дээ. Тэгэхээр нэн тэргуунд хүн нухацтай мэрэгжлийн хүнээс яг чиглэлээр нь ажилдаг мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй хавдрын бус чиглэлийн хүнээс зөвлөгөө авахаар манай эмчилгээ хавдруу өтөр түргэн эмчилгээ өг. За шинжилгээнд ор эмчилгээнд байв. Хордлохгүй болохгүй гэдэг нэг юм зөвлөмжийг өгөөд ахаар би өөрөө эмч хүний хувьд тэгээд энэ хавдрын чиглэлээр ажилладаг хүний хувьд ингээ бодохоор айж ууж явж исэн үнийг хордлуулаа ичдэг байхгүй. Тэгээд дандаа алдаа гарна. Хавдраар онцлогдсны дараа бол бодох, төлөвлөх айгүй чухал юм байна. Харин хавдраар онцлогдохоос өмнөх цаг хугацаанд бол нөгөө нэг одоо өвчтөн тэгээд одоо цаг хугацаа гэдэг их чухал зүйл байгаад байдаг шүү дээ. Одоо нэг жилийн өмнө үзүүлэх нэг өөр шат, те 2 жилийн өмнөх үзүүлэх өөр. Тэгэхээр энэ өвчтөн энэ цаг хугацаа хоёрын үн цэнийг хэлж өгвөл. Нэг энгийн юм шиг болтлоо нэг ойлголт байна л да. Хорт хавдар гэдэг өвчин ямарваа нэгэн шинж тэмдэг илрээд эхлэх юм бол тэрийг үзүүлэхэд бол нэгэнд оройтсон байдаг. Тэр бол тодорхой. Энэ их чухал ойлголттой. Одоо үний өвчин гэдэг үгийнхээ утгыг харахаар чи өвдөх гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт ер нь дээхэн үед бол шинж тэмдэг хүлээгээд шинж тэмдэг өгөнгүүт за эмнэлэг явъя гэдэг байсан бол одоо бол шинж тэмдэг өгчүүл оройтсон гэдэг байгаа шүү дээ. Энэ их чухал ойлголт. Тийм учраас одоо хүн болгон насны нэг тодорхой тогтоосон нас байдаг. Тэ одоо тэдэн нас хүрсэн хүн жил болгон эрүүл мэндийн үзлэгт заавал орж явах хэрэгтэй. Тэгжээж хэрвээ тэр хүнд ямарваа нэгэн эмгэг хавдарч бай, хавдрын босч өвчин бай. Тэр нь бол одоо эмчлэгдэх боломжтой шатанд онцлогддог байхгүй. Хорт хавдар гэдэг өвчин дээр бол тодорхой эрсдэл хүчин зүйлүүд байдаг. Одоо би жишээ уушны хавдар жишээ аваад ирээ л да. Тамхитддаг хүн. 20 ба түүнээс дээш тамхитдсан хүн бол уушны хавдраа өндөр эрсдэлтэй гэж үздэг. Тэр хүн бол одоо 50 нас хүрлээ. Тамхи татж байгаа бол ерөөсөө би тэр хүнд уушны хавдар ус эрсдэл байна гэж үзээд жил болгон заавал илрүүлэх, эртэлрүүлэх шинжилгээнд орчих хэрэгтэй. Үзлэгт орчих хэрэгтэй. Тэгжээж л одоо тодорхой шатанд нэмжлэгт боломжтой шатанд нь барьж явна гэхээс ханиахыг хүлээгээ, цэр гарахыг хүлээгээ, цээжээр өвдгийг хүлээх юм бол энэ зөхөд бол оролцсон. Би дээр нэг танаас яриа авч хахад хавдар судлалын үндэслэл дээр нэг бичлэг хийсэн юм аа. Тэгсэн чи юу гэж хэлж ирсэн бэ гэхээр сайн байна уу? Хоцорсон зочоо би тэд хэлж ий та. Би яг нэг залгаад идэх болдог. Би дээр хавдар судлалын үндэслэл төв дээр нэг бичлэг хийж ирсэн. Өвчтнүүд нөгөө хагалгаагаа төлөвлөж ирсэн шүү дээ. Тэгвэл тамхи татдаг гэж хэлэхээр нь та ингээд тамхи татахгүй тэд тончоод хүрээд иргээд явуулаад байсан байхгүй. Тэгэхээр яг тамхи татдаг хүн уушгины хорт хавдрын одоо хагалгаанд орох боломжгүй байдаг юм уу?
Зөвхөн уушны хавдрыг шилжүүлдэг. Одоо амин чухал эрхтний хорт хавдрын мэсцлийн эмчилгээ сонгосон тохиолдолд тэр хүн мэсэлд ороход бол хэрвээ тамхины хэрэглээ байгаа бол одоо биднийг дагаж мөрддөг олон улсын өдөртөмжийн дагуу бол тэрийг хоригддаг. Зарим газар зарим өдөртөмжөөр 30 хоногоор авч үздэг, зарим өдөртөмжөөр 60 хоногоор авч үздэг. Тэгэхээр тэр хавдрын өвчтөнд бол тэр цаг хугацаа амар үнцэнтэй үү? Тэглүү байх. Мэдээж хавдар манай миний эзэн хагалгаанд орох гэж байна. Би ингээд хавдар төр зогсчихъя гэж тийм юм байхгүй шүү дээ. Гэтэ яг шинжилгээний үндэстэй л дээр 30-60 хоногийн дотор бол хорт хавдрын явц хэмжээ нь бол бүр бас тартагтай хүрэхгүй бас боломжтой гэж үзээс судлагдаж хийж байгаа. Хэрвээ тамхи хэрглэж байгаа үед мэс засал эмчилгээнд орох юм бол мэслийн дараа тэрнээс ноцтой аюултай хүндрэлүүд гарах эрсдэлтэй амь насанд нь аюултай байдаг учраас тийм шийдвэр гаргадаг. Тамхинаас гараад сэр ховхлох эмийн өгөөд сарын дараа хагалгаанд төлөвлөдөг байхгүй юу? Тэгэхээр ганцхан бид нар уушгийн тарих гэж байгаа юм биш, улаан улаагийн тарих гэж байгаа юм биш, хөхийн авах гэж байгаа юм биш. Хагалгааны дараах хүндрэлүүд өндөр болчихдөг. Тэгээ эмнэлэгт хэвтэх хугацаа маань яг уу урт тул гэсэн. Тэр нийгмийн эрүүл мэндэд тандалт гэж их том ойлголт байна. Тэгээд тэр тандалтыг болохоор хүмүүс бол нийгмийн эрүүл мэндийн мэрэгчнүүд хийгээд байна гэж бодоод байгаа шүү. А яг үнэндээ бол өнөөдөр бас хоёр эмч зочинтой оролцож байгаа Туйлын Баярт байна. Маш зөв одоо юу гэдэг сонголт байна. Яг гэвэл яг өвчтөнд ямар асуудал байна, юунаас болоод байгаа гэдгийг хамгийн түрүү эмч хүн анамнез авч те асуумж авч. Ер нь эмч үйлчлэгч хоёр л их тулдаг шүү дээ. А тэгээд тэр ажиглалтаа нийтлэг ийм ажиглалт байгаад байна. Нaan чин Б вирусын вакцин чин магадгүй ажиллахгүй байна ч гэдэг юм уу те. Эсвэл одоо уушгины хавдар тусч байгаа хүмүүст ийм нийтлэг зүйл ажиглагдаад байна. Энийг бид нар хандаж судлах ёстой шүү гэж тэгээд нийгмийн эрүүл мэндийн мэрэгчнүүдтэйгээ хамтарч ажиллах энэ их чухал асуудал. Тийм учраас сүүлийн үед бид нар илүү энэ эмч нарыгаа нийгмийн эрүүл мэндийн асуудал руу түлхүү оролцуулъя. Мэдээж энэ хэд маань эмнэлзүүн маш олон одоо өдөр шөнөгүй ажлын дундуур бол завгүй ажилладаг. Гэхдээ эмч нартайгаа бид нар хамтарч ажиллаж ийж нийгмийн эрүүл мэндийн асуудлын шийдлийг гаргах юм байна. Түүнээс биш нийгмийн эрүүл мэндийг тусдаа, эмнэлгийн тусламж үйлчлэгийн тусдаа гэдэг нь ерөөсөө байхгүй. За юу нөлөөлөд байна гэдэг дээр мэдээж ямар эрхтэн систем байна гэдгээс хамаарат олон зүйлийг бид нар ярих баг. За нас баралтанд хүрэж байгаа тэргүүлэх шалтгаанууд бол зүрх судасны өвчлөл, тэр дундаа шигдээс цус харуулт байж байгаа. Тэгээ 3 дахь нь бол хавдар, илгэний хавдар гэж байгаа. Тэнд хүрэж байгаа олон хүчин зүйл байна. Бид нар судалж чадахгүй олон зүйл байна. Мэддэг одоо юу гэдэг нөгөө вирус эдрээ сайн мэдж байгаа ч гэсэн тэрний цаана хүнсний аюулгүй байдал, бусад хүчин зүйлээ, орчны эрүүл мэндийн асуудлууд үнэндээ одоо тодорхойлж чадахгүй. Тэгэхээр тэр олон хүчин зүйлээ аль нь илүү төлхөө нөлөөлөд байна гэдгийг бид нар судлах шаардлагатай. Энэ дээр мэдээж анхаарал хандуулах шаардлагатай. Тэгээд саяхан хэлсэн гол одоо нас баралтанд нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдийн судлаад үзэхээр ерөөсөө л завсрын эрсдэл хүчин зүйл даралт ихсэл тэгээд архи тамхи гэдэг үү. Ялангуяа эрчүүдийн дунд энэ илүү. Гэтэл эмэгтэйчүүдэд тэр архи тамхины шалтгаалсан нөлөөсөн нөлөөлөл нь бүр 6-7 дугаар байна гэж. Тэгээ хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлтэй холбоотой ийм асуудлууд бол гол нөлөөлөл үзүүлж байна. Хагалгааны ширээний ард бид нар олон асуудлыг шийдэж чадахгүй. Тэгээ нийгмийн эрүүл мэнд айгүй чухал юм аа гэд. Тэгээ ер нь ингээд эмч нар маань бол яг л нөгөө өвчтөн эмч хоёр эрүүл мэндийн салбарт ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд л тулдаг шүү дээ. Одоо хувь эрүүл мэндийн боловсролын асуудал гарсан ч тулгарна. За өөр одоо даатгал юу ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд тулгарна. Ер нь бол нэг эмчлүүлэгч нарын, үйлчлүүлэгч нарын нэг нийгмийн эрүүл мэндийн боловсрол дээр энэ ерөөсөө хэцүү юм а гэж тэгэж бүр нэг юм санаач их зовоож исэн зүйлүүд юу вэ? Ер нь бол Баттүр дарга хэлж байгаагаар бидний хувьд бол нэн тэргуунд хүн хооронд харилцааг хамгийн түрүүнд үүсгэдэг нь эмч өвчтэй хоёр байхгүй юу? Тэгэхээр зүгээр энэ дотоос жишээ авахад бид нар мэдээж энэ хүнсний аюулгүй байдал, за энэ зохисгүй хэрэглээний асуудлаас болоод дээрэс нь нийгмийн сэтгэл зүйн байдал тогтворгүй болсон байхгүй юу? Үнэхээр. Тэгэхээр бид нар ийм судалгаа хийж үзсэн. Одоо интернет дээр юу хийсэн гэвэл хөхний хавдар биш, зүгээр хөхний зангирал буюу хөхний өрөвсөл гэж нэг өвчин байна да энэ төрсний дараах ээжүүд тохиолддог. Энэ ямар хүнд үүсээд байна вэ гэхээр манай ард түмэн гойрдох гэж ярьдаг байхгүй юу? Гойрдно гэдэг үг ухах. Тэр ихтэй манад л байдаг тийм юу юм шиг байгаа тий. Гойрдох гэдэг чинь стресс байхгүй юу? Бид нар мэдээж одоо жишээ нь үгдгийн бидний дээд үеийнх нь манай Ахмад эмчнэр маань гойрдох хөх зангирцсан байна. Одоо тэр гойрдог нь гаргана гэж яриад нэг юм чихэр жимс өгдөг байсан үеийг бодохоор
би ингээд сүулт ингээд бодохоор тэр үед нь чихэр жимс нь ховор байсан байхгүй. Шарчигнуулаад ингээд тайвшруулад байна шүү дээ. Нөө ховор бараагаар нь хүнийг дайлахаар одоо эмэгтэй хүнд одоо чинь үгдгийн бриллиантын бүгж аваад өгчхөөр вау гэж баярлаад гэтэл яг тэрнтэй адилхан энэ процесс тэр нэг тухайн нийгэмдээ одоо бол дэлхийд даяар энэ хөхний зангирал хөхний энэ эмзэгшил өгөөд байгаа энэ өвчин юутай холбоотой гэхээр эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн докторгүй байдалтай холбоотой. Гэр бүлийн докторгүй байдал, гэр бүлийн салалт тийм үү? Өрх толгойлсон ээжүүд гэл одоо бидний яриад байдаг энэ проблем бол Монгол улсад бүгд байна. Энэ юутай холбоотой гэвэл миний хүсэж байдаг нь нийгмийн эрүүл мэндийнх нь манайх нь болж өгвөл энэ талаас нь илүү ажиллаж өгөөч. Та одоо хүүхд гарах гэж өөрийгөө бэлтэж байгаа бол жирэмсэн болохдоо энэ хүүхнүүч айгүй ажиргалтай л жирэмсэн болж таараа штэ ээж болох гэж байгаа. Хүүхэд гаргачаад дараах асуудлыг нийгмийн эрүүл талаас нь ойлгох. Одоо тэр бол өвчин биш байхгүй физиологийн хэвийн процесс боловч тэр нь өвчин болж бид нар дээр орж ирдэг. Тэгээд нөгөө талаас нь одоо ганц зөргийнч маань ярих байх. Манаар түм чинь хамгийн түрүүнд л энэ эмчнэрийг загнаж эмнэлэгт агсан тавьжиж энэ надад сервис үзүүлэх ёстой гэдэг ийм сэтгэхүйтэй болсон. Таны нэг надтай ярилцчихтаа хэлсэн үг байдаг ш. Эмчвтээр ярилцчихдаг байхгүй. Тэгээ камер явж байгаа ш. Надаас чи ламд ном уншуулчаад ламаа загнаж үтсэн үг асуудаг байхгүй. Бүр гайхаад тэр чинь тоонд ерөөсөө орохгүй ш. Бүр ном уншиж байгаа хүнийг загнахгүй ш. Тэвүүр гайхаагүй гэсэн чи. Тий. Тэгэхээр нөгөө нэг инх чаргал манай сурагчдаа хэлээд байдаг нь бид нар хүнд ойлгуулахын тулд хамгийн энгийн үгээр ойлгуулахгүй болохоор хит их цаад утгатай үг хэлчихээр ард түмэн маань ойлгохоо болчихдөг юм байна. Тэгэхээр юу гэвэл бид нар ламыг муулаагүй шүү те. Лам хүн дээр ном уншуулж байгаа засал авж байгаа хүн чинь баярлаа гэж гардаг шүү дээ. Гэтэл эмчнэр хийж байгаа хүн хамаг зөвлөмжийн зөвлөгөөгийн сонсчоод үгүй чи яагаад надад ийм зөвлөмж өгч байгаа юм? Энэ чинь буруу байна гэд. Тэр буруу гэдэг юм хийн хэлээд юм гэхээр хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө яг үнэ. Тэгэхээр миний хэлэх гээд байдаг санаа эмчнэр гэдэг чинь нийгмийн чиглэлээр ажилладаг байсан, клиник талаас нь ажилладаг байсан бид нар хүн үзчил эмч болсон юм бол бид нар хизээш тэр хүнд муу юм хий гэж боддгоо байхгүй юу? Тэгээ бид яаж туслахгүй л гэж боддог. Гэтэл тэрийг үйлчлүүлж байгаа улсууд маань энэ надад нэг л буруу юм хийгээд ингэж ингээд бодоод ахаар энэ хоёр нөгөө нэг онол чинь таарахгүй болчиход байна шүү дээ. Нөгөө нэг манай залуучууд хэлгээд үсэхгүй байна тий. Долгион таарахгүй. Тийм байна. Вайб нийлэхгүй байна. Тий. Тэгэхээр бид нар тэрийг тааруулахын тулд яах вэ гэхээр сошиал медиаг арч байд юм уу бусад энэ чиглэлээр бид нар асар их нэг юм эрүүл мэндийн суур боловсролыг маш сайн суулгаж өгөх. Тэгэх юм бол бид жоохон амарч магадгүй тий. Одоо нэг 5-6 жилийн өмнө хавдар судлалын үндэсний төв дээр очихоор гадаа нь ер нь ингээд нэг янз бүрийн ид чидтэй өв сургамал зараад зогсчихдаг хүмүүс байсан. Тэгээ тэдний чинь нөгөө нэг хавдраар өвцөн хүмүүсийг аваа явчихдаг. Тэгээ энэ бол тухайн үедээ бол эмч эмнэлгийн ажилтнууд айгүй хүнд байсан гэж байсан. Одоо ч гэсэн тийм байдаг юм билээ. За энэ эрүүл мэндэд хандж байгаа хандлага үзлийг илрүүлэхэд хамрагдж байгаа байдал бол яг яалтчгүй энэ улс орны эдийн засгийн төвшин хүмүүсийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой. Тэгэхээр миний дотроо бодож байгаа бодол юу гэдэг гэхээр ингээд эрүүл мэндийн үзлэг эрүүл мэндэд анхаарч байгаа хандлагт нэг хөшүүрэг заавал бодож олох хэрэгтэй юм шиг. Жишээ болгоо хэлэхэд бидний нөгөө л ярьдаг машины жилийн үзлэг, техник үзлэг байдаг шүү дээ. Би ч гэсэн одоо өөрийгөө нэг боловсролтой гэж хэлэхгүйгээр одоо би цагтаа тургуулахгүй тулд хугацаанд ордог ш хамгийн түрүүнд. Машиныг аюулгүй байдлыг бодхоос илүүтэйгээр зогсоод нэг торгч хоорон за би явах хэрэгтэй байна. Цагтаа тургуулахгүй тулд би цагтаа очдог. Бас л тэр чинь тийм байдал харагдаж шүү дээ. Нөгөө төлөөр би нэг олон жилийн өмнө Японд сурахгаа явж байхад нэг ийм тохиол гарч ирсэн. Нэг хүн хорт тавдар илэрч байгаа. Тэгсэн чинь хэрвээ тэр хүн хуваарийн дагуу эрт дэлгэрүүлэгтээ хамрагдж байгаа тэр тавдар илэрсэн бол эрүүл мэндийн даатгалтаа 100% хамрагдана. Хэрвээ тэр хүн тэр үзлэгээс ороогүй хоцорсон ямар нэгэн зөрчил гарах юм бол нөгөө даатгалд хамрагдах хувь нөөцлөлтөд явагдсан. Тэгэхээр чинь төрөвчтийн холбоод байгаа байхгүй юу? Тий, хариуцлага асуудал яригч байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн заавал нэг тийм хөшүүрэг зохиогоод энэ хүнийг
төрөвчтэй ямар нэг юмтай холбоодох юм бол хүн тэрнээс болгоомжлоо заавал нэг тийм. Тэгэхээр бүгдээрээ олон хүмүүс нийлж бодох хэрэгтэй байгаа байхгүй. Шууд ийм хатуу дэлхийн өндөр хөгжилтэй оронтой шууд зөөрлөхөөр бас өрөөсгөлтэй тэр шууд копи болохгүй шүү дээ. Монгол улсын эдийн засгийн хөгжил боловсрол төвшөнтэй төхүүлсэн тийм имийг заавал бодож олох хэрэгтэй гэдэг. Тэгээ сүүлийн уг 1-2 жил эрүүл мэндийн яамны нэг юм эртэлрүүлгийн бодлого яваад айгүй далаацтай том ажил явах гэж байгаа сая нэг жоохон сачих шиг боллоо. Тэгээ бид нар бол яг эмч хүнийхээ хувьд бол бид тэрэнд бол их ихтгэл хүлээл гэж бас гордож ирсэн. Энэ ажил үргэлжлээсэй гэж бодож байна. Одоо тэр ид шид хайж элдв зүйл рүү явна гэдэг чинь бас эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал үстэй. Боловсрол сайжраад байх юм бол тиймэрхүү асуудал байхгүй. Хүн боловсрол нэмгэн байгаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд тэр төвхтэй амь нассан дээр бизнес яваад хүмүүсээр тоглож байгаа тохиол зөндөл ажиглаж байна л да. Тодорхой яг жишээ дурдвал юм чи. Олон жилийн өмнө нэг алдартай юу эсвэл нэг энерги амжилтыг нэг алсаас ингээд заал 50-100 хүн зогсоож байгаа алгаараа энерги тараагаад тэрийг өвчнөө эдгээд зин гэдэг нэг маш олон хүнийг төөрөгдүүлж эдийн засгийн тохироо цаг хугацаа алдсан тохиолдол. Таны өвчтнүүдээс явж исэн юм уу? Би тэрэн тохиолдолд миний таньдаг өвчтөн болон миний таньдаг хамаатан садны хүмүүс хүртэл зөндөө тэрэнд хамрагдсан. Амжилттай болсон нэг ч тохиолдол байхгүй. Хамаатан саднаас нүртлөө? Тий. Хүн чинь яг цагаад болохоор хүнд өвчин тулаад ирэхээр юмд итгэж найдах гордлох айд юм байлээ. Тэрийг бол үгүйсгэж болохгүй тий. Гэтэ тэрийг дагаад хүн тиймд явж байгааг зөндөл харсан. Гэтэ амжилттай болсон тохиолдол байхгүй. Тэгээ тэр хүн чи явж байгаад буцаад хүрээд ирэхэд нөгөө хагалгааны хугацаа нь амжилтгүй байх. Тийм алтан үе гэж байна шүү дээ. Одоо яг ийм үед нь эмчилгээ хийвэл үр дүнтэй болдог алтан сайхан үе гэж байдаг. Тэрийг алдаад ирсэн тохиолдолч байна. Нэгэн төвшөө хоцорсон, найдлаггүй болсон. Гэхдээ тэрэнд одоо амьдралынхаа сүүлийн хугацааг мөнгө төгрөгөөр зарсан тохиолдолч байна. Тэрийг ч үзчихсэн. Надаа ингэ санагдж байна л да Батар захирлаа. Би нэг 5-6 жилийн өмнө одоо манай хоёр эмчил аягүй сайн санаж байгаа. Би эмнэлгээр үйлчлүүлэх соёл гэдэг дээр ингээд юм нэвтрүүлэх хиймээр байна гэдэг тэгэхгүй. Тэгсэн чинь аягүй олон эмч за их жаргалаа наадах чи манайх ойлгох болоогүй. Юм уу эмнэлгээр үйлчлүүлэх соёл энэ урдах тий эмч нар чи урдлынхаа ажлыг яа гэж яах чи ингээд тэгж ярьж байгаа. Гэтэл одоо тий ядаж эмнэлэгт ороод тий тэн дандаа л өвдсөн хүмүүс ах хэвээр бид нар яаж бие авч явах хэвээр ингээд хүмүүс бас зарим нэг нь бол бодоод эхэлж байна. Тэр яг тэрнтэй адилхан сүүлийн үед бас манай нийгмийн эрүүл мэнд те эрүүл мэндийн боловсролын ойлголт маань бас хүмүүс нэлээд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал гайгүй болсон гэж би хувьд харж байгаа. Гэхдээ энэ нийгмийн эрүүл мэндийн боловсрол дээр бид нар ямар манлайлал хийх хэвээр нийгмийн эрүүл мэндийг бид нар те юу нь илүү чухал гэдгийг бид нар одоо яаж ойлгуулж байна. Та бас энийг ингээд өөрийнхоосоо бас юу гэж тайлбарлаж хэлмээр байна. Яг нь нийгмийн эрүүл мэнд бол нөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгээр их онцлог. Салбар хоорондын оролцоо хамгийн чухал. Тэгэхээр ер нь дэлхийн нийтээр хүртэл бүх бодлогод нийгмийн эрүүл мэнд, бүх бодлогод эрүүл мэнд гэдэг ийм ухтгуунтай үрээтэй одоо ажиллаж байгаа. Тэгэхээр барилга байшин барьсан ч гэсэн одоо энэ ханны будаг ямар будгаар будж байгаа. Энээс авахулаад энэ нийгмийн эрүүл энэ хортой юу те? Хортой будаг уу ямар будаг уу бүхэн толбогч. Ялангуяа тэнд бол би боловсролын байгууллага одоо манай эмчнэр маань ч гэсэн илүү одоо хүний боловсролтой холбож бас тайлбарж байна. Энэ боловсролын байгууллагад бүр одоо цэцэрлэгийн наснаас нь тэгээд одоо сургуулийн наснаас нь энэ мэдээллүүдийг бол өгөөл явж л байгаа. Гэхдээ нэг л одоо бас л нийгмийн би энэ нийгмийн тогтворгүй байдал гэдэг дээр үнэхээр одоо энэ сошиал орчноор тий ямар ч мэдээлэл өгсөн тэрийг зүгээр ямар ч шүүлтүүргүй ингэдэг ийм нийгмийг бий болгоцсон учраас энэ маш их хэцүү. Ковид ч бай, тамхи ч бай, юу ч ярьсан заавал тэрийг одоо мушгин гуйлж байдаг. Эсвэл цаана өөр одоо зорилгоор мэдээлэл ашиглах ийм зүйл байдаг. Ихтэлрүүлгийн яг Японы жишээг бас дурдлаа. Японд жишээлбэл жолооны үнэлгээ сунгахт нь төсөөдрөөр нь тавиа өгчдөг байхгүй. Тэгэхээр яг тэр өдрөөрөө тодорхой хугацаанд нэг жолооны үнэлгээ сунгаа юу. Тэрнтэй адилхан ихтэлрүүлэг чинь ямар нэгэн хөшөөрөх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгэнд бол зүгээр би урд нь ч бас ийм санал дэвшүүлж байна. Жишээлбэл яг 12 дугаар ангид төгсгөт нь нэг одоо цэг болгож аваад магадгүй 25 настайд нь иргэний үнэлгээ солихот нь заавал та одоо ийм үзлэг. Гэхдээ мэдээж насны бүлгээс хамаарат өөр өрмөц юмнуудыг өвчлөлийнх нь тухайн эрсдэлт насных нь эрсдэл бүлэгтэн зорьс таарсан тийм үзлэг шинжилгээ юм. Тэгээ 25 нас дараа нь 45 настайд нь юугээс сольдог иргэний үнэлгээд. Тиймэрхүү юмнуудаар эсвэл тэтгэврт гарахдаа эмэгтэй хүн 55, эрэгтэй юмнуудад 65 ч гэдэг юм тий 60-65. Тэр үед нь та заавал жишээлбэл өндөр нас тэтгэврт гарч байгаа бол заавал ийм хавдрын маркер ч гэдэг юм.
ийм хотоодны дуран ийм юм шинжилгээ хийлгчээд тэгээд энийг одоо тэтгэвртэй гарах материал бүрдүү нэг хэсэг нь болгоод ингэх юм бол тэр хөшүүрг нь бий болох болов гэж ийм одоо санал бас байдаг. Тэгвэл одоо таагээд за тэгэл одоо очроо аваад дугаараа аваад ороороо л гэдэг. Сая өртсөн сэргээлтийн өмнөх оныхоо юуг танилцуулсан чи эрэгтэйчүүдийн ялангуяа залуу насны эрэгтэйчүүдийн бараг 10% нь л орсон байгаа өртсөн сэргээлт үүслэг. Одоохондоо залуу байна, эрүүл байна л гэж шүү дээ. Тэгээд л яваад байгаа. Тэн дээр нь тодорхой юм хөшүүргийг бий болгож өгвөл бас. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл хувь хүний боловсрол юу гэхээс гадна бас нэг юм тогтолцоог бид нар бий болгож хөшүүргийг бид нар бас бий болгож өгөх. Хөшүүрэг тэгээд хариуцлага, эрүүл мэнд хариуцлагажуулна гэдэг чухал асуудал байгаа даа тий. Эрүүл мэндийн салбарт ингээд хуурамч мэдээллийн нэг судалгаа харсан юм. Тэгсэн чинь эрүүл мэндийн салбарт хамгийн их хуурамч мэдээлэл байдаг нэ айгуу тийм буцаад тийм факт чекинг хийж шалгах ёстой. Гэтэл одоо ингээд сошиалар ингээд нэг юм замраагүй мэдээлэл явж шít. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн суур боловсрал байхгүй гэдэг чинь одоо суур дархлаа байхгүй болохоор тэднэрт итгэх магадлал маш өндөр гарах байх одоо судалгаа хийвэл тий. Тэгэхээр яг ингээд нөө клиник дээр гэдэг шиг та хэдэд яг ийм хурамч мэдээлэлтэй холбоотой тийм нүг тулж исэн тийм асуудлууд байна уу? Үнэн чанартай бол анагаах ухаан гэдэг чинь бид нар эмнэлгийн шинжилгээ ухаан буюу анагаах ухааны чиглэл чинь нотлохоон суурилсан шинжилгээ ухаан байхгүй юу? Тэрнээс эн чинь хэдэн 100 жилээр яригдсан. Одоо чинь юу гэдгийг уламжлал шинжилгээ ухаан ч гэсэн нотлохоотой л явдаг байхгүй юу? Тэр нотлохоогүй баримт гэдэг чинь угаасаа энэ биш гэсэн үг юм. Түрүүн Батөр даргын ярьдаг, манай эмчрийн ярьдаг энэ ерөөсөө ямарваа нэгэн хэрэгжилтийг хангахын тулд эцсийн үр дүнгээ тооцох хэрэгтэй. Үр дүнгээ тооцох үндсэн хөшүүрг нь гэвэл эдийн засгийн хөшүүрг байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар ямарваа нэгэн байдлаар одоо чинь бид нар ингээл англи бед дээр явж байхад манай нэг монгол эмч маань машина яг ингээд зөв байрлуулахгүй болохгүй гэдэг энэ суудсан. Шалтгаан юу гэвэл дали тавих юм бол 5 паунд, буруу тавих юм бол 30 паунд торгуултай. Гэтэл тэр нь яг бодтоор хэрэгждэг учраас хүн дургуудаа биш тэрийг өгөхгүй тул тэр хүн яг дүрмээд байгаа. Яг тэр нь яг үнэ. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролын төвд яагаад хариуцлагыг бид нар эдийн засгтай холбоё гэх юм бол за яг хөө энэ нэвтрүүлгийг сонсож байгаа гэдэг юм үзэж байгаа зарим улсууд жоохон дургу байж магадгүй. Гэхдээ эмч хүний хувьд хэлэхэд ямарваа нэг эмч үнэлгээтэй шүү. Таны эрүүл мэнд бол асар үнэтэй. Тэгэхээр тэрийг та нэг 10% төлбөрийн төлөөд үзүүлэхэд таны үүрэг байхгүй. Иргэн хүний хувьд бол нэн чухал үүрэг байгаа. Манайх яг үндсэн зөв эрхээ идэлээд үүргээ биелүүлдэг. Тамхи татдаг бол цээжлийн low dose chest CD хийлгээ. Та хэрв арх уудаг бол ходоодоо дурандуулаа. Тийм үү? Танаа ээж аав чинь аль нэг тал нь хөхний хавдраар өвчжсэн бол та нэг мутацаа үзүүлээ. Хөхтэйхонд харуулаа гэд. Ингээд ийм бүр чиглүүлвэл илүү нөгөө хүн айц ер нь хүнийг ажил хийлгэхэд бол жоох айц хэрэгтэй байхгүй юу? Одоо чинь танаа дээд вэс яг үнэ. Бид нар асуудаг шүү дээ. Дээд вэс удамшил бий юу гэхээр манайх байхгүй гэдэг. Гэтэл ингээ ярихаар манай өвөөгийн өвөө нь одоо ингээ нарийнтчихсэн юм. Нарийнтна гэдэг чинь улаалаа хавдар байхгүй юу? Тэгвэл та ходоодоо дурандуулах хэрэгтэй юм байна гэхэр хүн ойлгоно. Тэгэхгүйгээр бид нар зүгээр дурандуулаа. Тэгээ дурандуулна гэхээр тэр чинь нөгөө нэг нотлоогүй шинжлэх ухаан ирнэ шүү дээ. Дурандахаар оглог, бөөлждөг. Одоо юу гэдгийг зарим нь ходоод нуурагддаг, улаан олоон цоордог гэдэг ингээ худлаа ирээ юм. Хеликобактери халдвардаг. Яг үнэ. Би ч одоо 2 ч удаа дурандуулсан. Гайгүй л байна да. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд бол миний мэдхээр одоо бол зүгээр тайвшруулах тариагүйгээр дуранддаг газар бараг байхгүй болчихлоо шүү дээ. Энэ чи айгүй том амжилт байхгүй юу? Бид ухрахаас илүү бас хөгжөөд байгаа юм. Одоо ингээд дурандуулахаар улсууд айгүй аз жаргалтай байдаг шүү дээ. Юу ч мэдгдсэнгүй. Би ч одоо мэддэгдэг үед л дурандуулсан юм байна. Тэгээд та эрүүл мэндийг сайн анхаардаг хүн гэсэн үг байхгүй юу? Салбар ингэж хөгжиж гин. За ийм ололт амжилтууд байна. Ингээд одоо салбарын нөө чуулган хуралдаанууд гэдэг шүү дээ. Очихоор бас нэлээ манай улсын анагаах ухааны салбар их гоё хөгжиж байгаа юм байна. За залуу эмч нар ингэж байгаа юм байна гэдэгдэг. Гэтэл нөгөө талдаа бид нар давхар энэ иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг хамт авч явахгүй бол яг өвчтнүүдтэй нүүр тулдаг эмнэлэг зүйн эмчийн хувьд бол одоо их өргөн хүрээний олон янзын хүнтэй харьцдаг. За. Одоо энгийнээр ялаад энгийн малчин хүн. Одоо мал дээр байж байгаа, ажиллаа хийж байгаад
эрүүл мэндийн асуудал ягаад өөрөө ч шудаг хамаатан садан баг чирээд авчиад манай өрөөнд ингээ үзлэг хийдэг. Нөгөө хүн нь одоо өөрийнхөө эрүүл мэндийг бүрэн даатгах зэйчаад би мэдэхгүй та нар өөрсдөө мэдцгээ эмч таал мэднэ гэл хайждаг тийм хүн байна. Яа юу амарч ойлголт байхгүй тэгэл бүх юм даатгачдаг. Гэтэл нөгөө талд сүүлийн үед хүмүүсийн боловсрол сайжирсан, мэдээлэл авах их сурвалжууд их олон болсон. Одоо тэр өвчнөд холбоотой мэдээллийг бүр тултал нь интернетээс их сурвалжуудаас авчихсан. Одоо бүр ном аялцахад бэлэн болцсон усуд бас байна. Ийм ярингууд ерөөсөө бас ижирхэн төвчний юм ярьчих гад байдаг. Одоо баг эмчилгээ амжилтгаа бүх нарийн хийх төвчнийч усуд байна. Тэгээ тэрний дундуур ингээд хувь процент ирээс. Тэгэхээр одоо их олон төвчний боловсролын төвчнөд хүмүүстэй харьцаж байгаа учраас тэр болгонд нь тааруулж тунгийн тааруулж харьцах шаардлага байн гарч байна да тэрэн дээр. Тэгээ эрэгтэй эрүүл мэндийн боловсрол хэр байна? За одоо сайн гэж хэлэхэд хэцүү байна. Одоо яг бас хамгийн их алдж байгаа зүйл нь юу байна? Одоо би бас олон төрлийн мэдээлэл их сурвалж байна. Сошиал гэдэг юм гарсан байна. Тэрийг нөгөө шүүлтүүргөө шалгасгүйгээр мэдээлэл итгэдэг. Одоо нэг сүүлийн үеийн юм нэг группүүд гарсан юм биш бүлгүүд. Тэрэн дотор хоорондоо мэдээлэл солилцдог. Тэрэн дээр ч одоо ёстой буурны өвчтөе хүмүүсийн нэгдэх групп гэдэг шүү. Ёстой нэг зарим юм дээр замбраагүй үндэслэлгүй мэдээллүүд маш их явж байгаа тохиолдолж байдаг. Яг хөө зүгээр би хэлээ нөгөө маш сайн мэдээлэл үн зөв наривчлал мэдээлэл авдаг хүн байна. Гэхдээ тэр нь зөв. Тийм тохиолдол байж. Тэр мэдээллүүд тарьж байгаа хор уршиг нь яг бодит байдал дээр яаж харагдаж байна? Одоо богийн эмчс өргөжлүүлж ярих байх. Угаасаа л хоёулаа адилхан юм дээр итгэлцлийн асуудал яригдж шүү дээ. Нэг бас л сошиал дээр нэг сонирхолтой жишээ харчаа бид нар тухайн үед хошигнол өнгөрчөөсөн. Гэхдээ тэр гашуун мэдээ байсан л та нөгөө одоо Facebook гэдэг үү. Facebook дээр та нар оншоо тавьсан улсууд эмчилгээгээ Google-ээс аваарай гэдэг нэг Германд илүү хаана Европын юм дээр үүдэн дээр нь бичсэн байсан гэсэн. Тэр одоо хошин юм шиг болож бас гашуун юм байгаа байхгүй тийм. Тиймэрхүү юм зэн дээр. Богийн эмч нэм бол айгүй аимшигтай асуудал байхгүй юу? Одоо жишээ нь бидний хувьд нотлохонд суурилсан шинжлэх ухаан гэдгийг би сая яах гэж хэлээд байдгууд тэр хүн өвчин туслалаа гэхэд тийм юмар идэгдэг гэдэг юмыг харахын тулд нотлохыг нь явуулаа гэж судалгааг нь явуулаа гэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл одоо уушгины өвчлөлийн групп гэж байдгийг тэрэнд нь би бас ордог байхгүй юу? Ингээ хардаг уншдаг. Нэлээд хэдэн групп байна. Тэгэхээр ингээд сүлээ туссан байна. Чон нохоон мах идэхээр идэгдэг гин. За хөхөн өвдсөн маань эмгтээчүүд ямар нэг хөхөн өвдөхөөрөө бавгаан савраар савардаг гэл юм. Бариач руу явна. Зөндөө арга байна. Бариач гэдгийг чинь би зөв сүүлийн үед ингээд би тэр бариачдыг муулах биш. Би зүгээр нөгөө утгаас нь ингээд ойлгохоор тэд нар чинь сэтгэл зүйн эмчилгээ буюу бидний хийж чадахгүй юм хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр барихгүй шүү дээ тэр чинь. Барьж явахдаа юм ярина тийм үү? Тайван бай те уйлж болохгүй ч гэдэг юм уу. Гэтэл тэрэн дээр би сая судалгаа хийгээд залуучуудаа хийгээд үтсэн чинь бид нар нэг юмыг орхитуулаад байна. Тэр юу гэвэл эмчнэр зөвхөн эмчлэх гэж яваад байдаг. Гэтэл тэр өвчтөн чинь сэтгэл зүйн хямралтай гэдэг юм наач айгуу гоё сэдв байна. Тийм байна. Нөгөө бариач гэж бидний яриад байгаа тэр уран гартай, мундаг гартай улсууд чинь тэд нар чинь айгуу симхий байхгүй юу? Тэгэхээр тэр улсуудыг бид нар ерөөсөө муулах хэрэггүй. Тэд нар үнэхээр энэ бизнесийн ухаантай. Одоо би яг энэ дээр нь ажиллавал энэ хүнийг одоо нэг бариа ихэд 20,000 төгрөг гэж шүү дээ, тий? 50,000 төгрөг ч юм уу. Эсвэл нэг загас зураад өгөхөд 100,000 төгрөг ч байдаг ч юм уу. Тий, одоо чинь горьцоо бүсгүүчүүдийн хөхөн дээр нь загас ууг нь нөхрөн зурж өгөх хэрэгтэй байхгүй юу? Одоо манай Монголын тэр уламжилт шинжлэх ухааны бол нөхрөн зурж өгөхдөө их нартайгаа ярьдیں۔ Гинэ. За тайван бай, миний өгшин гэл одоо их нартайгаа ингээд яриад нэг биерээр юм зурхаар эн чинь хүн чинь тайвж. Гэтэл тэрийг бид хийж чадахгүй учраас тэр усууд хийгээд байгаа юм байна. Тэгэхээр бид нар бас суралцах хэрэгтэй. Тэгэхээр аливаа юм дандаа хоёр талтай тий. Одоо жишээ нь үгдэн сайн муу гэхээсээ дүү. Гэхдээ яг үнэхээр сүүлийн үед дэлхийд даяар ганцхан Монгол улсын хэмжээнд гэлтгүү фэйсбүүкээр шуурж байгаа таны имийг тэгж эмчилнэ, ингэж эмчилнэ, хурдан хугацаанд эдгэж өгнө гэдэг имийг та хэрэг уншсан бол нотлохоогоо явуулаа. Ямар баримттай. Тэгэх юм бол та хэрэглэж болно гэсэн үг. Баримтгүй юм чинь аюултай байхгүй. Нохоо мах байна, хахан савар байна. За буурын бох гэд нэг актер юм байна. Энэ хамтрын гадаа зараал зогсож идэг
Айгу сонсч ирсэн бүгдээ сонсч ирсэн юмнууд байна. Тэр битгий л одоо энерги имчилгээ гэж байж байна те. Миний энерги дуслаа та нар тэр газар руугаа яв. Тэр бүгд тухайн хүнийг би муулахаас илүү тэр хүн бас л амьдрах гэж яваа нэг хүн байхгүй юу. Гэхдээ тэр хүний хийгээд байгаа үйлдэл нь нотлогоогүй бидэнд таалагдахгүй учраас бид тэр хүнийг муулаагүй. Би бол муулаагүй. Гэхдээ хийж байгаа үйлдэл чинь буруу байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тийм тохиол зөндөө ярил дуусахгүй. Нийгмийн эрүүл мэндийн боловсрал олгох гэдэг дээр яг ийм нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ч юм уу те өөрөө яг ийм төрлийн манлайл үзүүлэх хэрэгтэй ийм байгууллага юм аа. Бид ийм үнэт зүйлийг, ийм зүйлийг харж ийн гэд. Тэр эрүүл мэндийн яам дээр бол иргэний эрүүл мэндийн боловсрал гэж ийм арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. За тэрийг бас хэрэгжүүлэх нэг гол цаад учир шалтгаан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хэрэгтэй байна гэх. Тэгээд урд нь төлөвлөгөөгөө яг мэдээж бүх арга хэмжээ тодорхой хэмжээгээр явж исэн. Гэхдээ энийг бүр тусад нь биеийн даалгаж ингэж авч явж байгаа нь илүү ололттой тал байж байна. Тэг яг сая ярьдаг яг иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээр нэг хоёр зүйл байх шүү. Жишээлбэл бид нэр тогтолцоо дахиад би тогтолцоо юм. Саяхны жишээ нь бол юу гэхээр эмийг нөгөө Facebook, сошиалор дураараа сурчилдаг байлаа шүү дээ. Тэрийг хориглоно гэдэг чинь одоо тэгвэл энэ зүйлүүдийг ингээ хязгаарлаад өгч. Тэгэх юм бол дараагийн удаа хүмүүс бас асууж байгаа. За энэ нэг эмч гарч ирэл би эмчгээ сошиалор юм хэлээд байна. Ингээд энэ дээр та нар яах юм? Зөв юм, буруу юм яриад байгаа юм. Төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тэр нэг өвчтнүүдийн групп байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Тэгэхээр бид нар магадгүй тэгвэл энийг судалж байгаад үнэхээр тийм төөрөгдүүлсэн юмнууд байвал за дараагийн ээлжинд яг энэ одоо эмийг сурчлахгүй гэдэг шиг дараагийн ээлжинд эрүүл мэндийн боловсролыг тэгвэл сошиалор яаж өгөхийг гэдэг хууль эрх зүйн орчин бий болгох чинь тэр тогтолцоог шийдэн. Түүнээс хүн болгон руу чи тэгж чинь буруу ярьж чинь ингэж чинь гэдэг бол энэ ерөөсө болохгүй юм байна. Нөгөө нэг асуудал нь энэ иргэд маань нөгөө мэдээлэл нээлттэй болчоор нэг эрдэм шинжилгээний нэг өгүүлэл уншаад тэр өгүүлэл чинь тухайн улс орон одоо юу гэдэг тухайн нөхцөлд хідэн ч хүн амарсан хідэн ч оролцсон зөвхөн дөнгөлт юм уу нэг хэсгийг авч 50 гутаа ингэж чинь штэ вакцин чи ингэж чинь штэ гэд ингээд тавьчихдаг. Гэтэл судалгаа шинжилгээ гэдэг зүйл бол маш олон судалгаа шинжилгээ өөр газар өөр цаг хугацаанд өөр бүлгүүдийг хамраад тэгээд тэндээсээ нэгдсэн нэг юм ойлголтыг бий болгож онолыг бий болгодог тийм зүйл байна. Гэтэл бид нар бол зүгээр нэг судалгаа хийгээл нэг 20 хүн амарсан ч юм уу 50 хүн амарсан ч юм уу тэрний үр дүнгийн авангуудаа энэ зүйлийг ингэсэн байна гэд олон нийтэд тавьдаг. Тэгэнгүүтээ ишлэн нь байна ч гэдэг юм. Нөгөөх нь мэдээж бас судалгаа учраас тодорхой хэмжээгээр Канадад эрдэм шинжилгээний бүтээл болоо гарцсан байдаг. Тэгэнгүүт тэрийг 100% тийм гээл шууд хүлээгээд авчдаг. Тэн дээрээ бас энэ нөгөө боловсрол юуны ялгаа зайлшгүй. Тэгэл үнэхээр одоо зорилтод бүлгүүд үнэхээр тис өөр. Улаанбаатар хот гэхэд юу хин те бид нар чинь хашаа байшинд амьдарч ивэл яах юм? Байранд амьдарч ивэл яах юм? Тэгэл одоо жишээлбэл байранд амьдарч байгаа хүмүүс тэр угаарын хий ордлого сонирм биш. Тэр хүмүүст юу? Малчин байвал яах вэ? Одоо малчтыг бид нар эрүүл мэндийн боловсрал гэж ярихад чинь одоо бас л их хагууран дамжуулж хүрэх гээд байгаа юм тий. Тэгэл одоо нэг цэцэрлэг сургуультай явж байгаа айг бол малчин болоод үлдсэн. Эсвэл ерөөсөө сургууль цэцэрлэгтэй яваавал тийм л хүмүүс орон нутгаар одоо байгаа л баг тий. Тэгэхээр энэ болгонлоо зорилтод бүлэг болгонлоо чиглэсэн. Ер нь зүгээр сүүлийн үед бид нар ковид сар тахлаас хойш risk communication гэдэг ойлголтыг нэлээд ингээ авч байгаа. Эрсдэл ярилцаа. Тийм. Одоо бол энэ ер нь communication гэж одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ер нь communication гэдэг зүйлийг бид нар яаж хүргэх юм бэ гэдэг талаас нь илүү одоо шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад. Тэгээ зарим нэг арга хэмжээнүүдээ жишээлбэл одоо тархийг коучлах гэж зүйл үү. Яаж тэр хүнд одоо бид нар арх тамхиг яриад пост тавиал видео хийгээл ирэл тавиал яг өөрчлөгдсөн юм юу байгаа юу ч байхгүй. Тэгэхээр арай өөр аргыг шинжлэх ухааны сүүлийн үеийн аргуудыг ашиглахгүй болохгүй юм байна гэдэг ийм одоо бодолтол ажиллаа явуулж байна. Гэхдээ одоо богино хугацаанд үр дүн гарна гэхэд одоо нөгөө нис цасл хийгээд үр дүнгийг харж байгаа шиг биш болохоор ер нь одоо саад бэрхшээл бол. Гэхдээ одоо ганцхан амч айгуу сайн санаж авах 2 жилийн өмнө шүү дээ бид нэг юм веб цахилгаан тамхины холбооныхонтой нэг сошиал дүгэл нэг хийсэн шүү дээ. Хидэнд улаан тамга даруулаад гэхдээ тэнд анх эхлүүлсэн тэр хилэлцүүлэг тэр яриа өнөөдрийг хүртэл явсаар байгаа л одоо ингээд тамхи цахилгаан тамхины холбоотой хууль эрх зүйн асуудлууд хөндөгж байна. Тэгэхээр би зүгээр юу гэж боддог вэ гэхээр наадах ч ерөөсө манайхаа ойлгох болоогүй эсвэл наа чи ингээд судалгаа гараагүй юм гэж ярихгүйгээр
зөв гэж харсан зүйлээ бас яг эрүүл мэндийн салбарын маань дуурж явах хэрэгтэй байна. Тэр нь гэхдээ одоо сая Батбар захирлыг хэлснээр өнөөдөртөө маргааштай тий 1 сарын дараа 2 сарын дараа одоо үр дүнд хүрэхгүй ч гэсэндээ эн чинь ирээдүй байгаа шүү дээ. Ирээдүйд энэ асуудлуудыг шийдэх боломж байна гэдэг дээр бас ярьж явах хэрэгтэй юм шүү. Заавалчгүй ямарваа нэгэн бид нэр зориг тавьж иж үр дүнгээ тооцох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хэлэх гээд байдаг нь одоо нэгэнт энэ сошиал ертөнцөөр ийм замраагүй болцсон байгаа тохиолдолд одоо чи миний мэдхээр энэ Тайванчууд гэдэг юм уу те за Хятад гэдэг юм уу эдгээр чин болохоор ухаантай ард түмэн учраас энэ аргаа олчиж яаж олдгоо гэхээр та зөвхөн мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваа. Одоо эмнэлэгт үзүүлэх гэж байгаа бол тэрнээс манайх ч айгүй хэцүү байхгүй яг хавдрын чиглэлээр ажилладаг хүнээс хавдрын зөвлөгөө авахгүй гэж тэс хөндлөн өөр хүн дээр очиод мэрэгжлийн бус хүнээс зөвлөгөө авчаад тэрийгэ бидэрлүүн ялцах тохиолдол гардгийг. Тэр нь гэхдээ бас өөр мэрэгжлийн эмч хүртэл хамаарна шүү те. Тэгээ бөөрийн эмчээс уушгаа асахгүй гэдэг чинь орно эцтэй. Одоо чинь ягаад бид нар мэрэгсэн эмчнэр гэж яриад байдаг гэвэл мэрэгсэн хоёр чинь шал ондоо хоёр юм өөр юм багхгүй юу. Тэгэхээр бид нар нэгэнт одоо чинь сошиал ертөнцөөр яг одоогоор ямарваа нэгэн байдлаар энийг зөв буруу гэж энэ цацгаж байгаа. Тэгээ дээрэс нь ChatGPT, AI систем энэ өнөөдрийн төвшөнд ингээд үнэхээр замбраагүй болж эхэлж байна шүү дээ. Бид нар одоо ингээд одоо жишээ нэгсэндээ би лекц уншихын тулд ChatGPT руу юм оруулан гоч надад слайдыг бэлж өгөөд үнэн бодтын би нэг ялгаж өөрөө мэрэгжлийн төвшөнд уншичаад нөгөөдгөө одоо ихтгэл тавих жишээ нэ. А тэгтэл энэ тавианчуудын ганц яриа байдаг юм байна лээ. Юу ч гэж битсэн байж магадгүй. Чи эмч биш байхгүй юу? Тэгэхээр доктор бол чи үнэхээр машин чи эвдэрсэн бол чи засах гэж бүү оролдоо. Застах газар угаасаа танаа Монголд байгаа. Тэр сервистэй авч үзвэл. За одоо их л жишээ явахад чивдэр 15 жилийн өмнөдөр ярьж ирсэн. Манайхан бүгдийг чаддаг нэг хэсэг бүлэг улсууд байлаа шүү дээ. Одоо ингээд машин чивдэхээр очдог. Тэр нь ямар ч багаж байхгүй авчирхгүй өвч хоёр байрал одоо засч өгнө гэдэг. Гэтэл өнөөдөр 20 жилийн дараа 25 жилийн дараа өнөөдөр мэрэгсэн чиглэл зөндөө гарцсан байна. Одоо чинь уушиг улаан холоон чиглэлээр улаан холоо, хадрын чиглэлээр, хөхний чиглэлээр гэдэг бид нар чинь ингээд мэрэгсэн улсууд учраас та яг тэр өвчин туслах гэж та Facebook-ээс би хаана очиж үзүүлэх вэ гэдгийг сөрч хийнэ үхээс биш энд ямар хавдар вэ гэдгийг асуух хэрэггүй байхгүй. Яг л та энэ чиглэлийн хүн биш учраас өөртөө буруу онш тавина. Над дээр зөндөө тийм улсууд өөрөө өөр дээр онш тавиад, үе шатын тавиад ороод ирнэ. Тэгээд тэрийг ChatGPT уншаад өгсөн учраас тэр хүн чинь бас одоо сүүлээд гоё болсон шүү дээ. Уцаа харж бидэртээ ярьдаг болсон те. Энэ нэмч зөв ярьж гин өө, буруу ярьж гин. За яг хөө тэрэн дотроос 3 өгүүлбэр нь таарах юм бол энэ одоо бүр амжихгүй болсон. За гуруулаа зөрөх юм бол зааж баярлаа гэд гараа явна. Бүгд таарад ирэх юм бол та яаж мэдээд байгаа юм гэж асууна. Тэр нь юу гэсэн үг юм? Гүг оцор дарга энэ ч айгүй хэцүү байхгүй юу? Та яаж мэдээд байгаа юм гээд. Тэр ямар утгатай асуулт вэ? Тийм нэгсэндээ та яаж мэдээд байгаа юм гэвэл та яаж миний мэдсэн юмыг тааж надад хэлээд байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид юу гэж ойлгохгүй гэхээр сүүлүүд яг үн чанартай би урд нь одоо чинь хагалгаа хийгээд аз жаргалтай ер нь мэслийн эмчнэрийн хамгийн жаргалтай үе мэслийн ширээний ард байдаг байхгүй юу? Тэр тухайн хүний өчн гэтэл яг гараад амбулаторийн ч юм уу OPD-гийн үзлэг гарахаар хамгийн төвөгтэй үе байхгүй ингээд өстэй толгой арзаадгийн штэ заримдаа бүр ингээд тэгээ ямар санда ганцаа бид нар ярьдаг байсан. Малчин үнд нь малтаа зөөлүүлж ярий. Барилгачийн үнд нь барилгын чиглэлээр нь зөөлүүлж ярий. Тийм ээ? За одоо өөр ямар чадвар нэмэгдээд байна шүү дээ. Та хэдий. Тэгэхээр одоо чинь насаараа малтай ажилласан малчин үнтэй хоньных нь дотор гидсийг ингээ ярихаар айгуу сайн ойлгодог байхгүй. Тийм үү? Тэр гүзээ чинь одоо миний ходоод байх нэ л гэх. Тийм ээ, тэрний чинь ингээ 3-1-ийг тайраад ингээ залгах нэ. Гэт. Гэтэл барилгачийн үнээр сайн муу шохой одоо чинь юу гэдэг үнэргүй будаг гэж ярихаар хүн чинь айгуу сайн ойлгохгүй. Машин засдаг хүн дээр чинь одоо машиныг хүнтэй зүйрлүүлэхэд их гоё штэ. Одоо чинь юу гэдгийг бид нар чинь моторын одоо чинь юу гэдгийг баасанжаа багш байдаг юм зүрхнийх нь. За агааржуулалтын систем нь одоо бид хэд байдаг юм уу те? Агааржуулалтын нь ааш өгчийн солио шүү. Тэгэхээр
яг нөгөө нэг хүнд ойлгуулахын тулд тухайн хүний боловсролын төвшөнд нь тохируулж хүртэл бид нар ярих хэрэг гардаг байхгүй юу. Тэгэхээр би өөрийгөө заримдаа шоглоо залуучуудаа хэлдэг юм. Богемч нь ямар ч байсан сэтгэл зүйч болоход надад нэг одоо нэг 60% тавина. Би ахаа 40% сурчвал болчих гээд байна. Тэгэхээр яг хуу 20-30 жил мөслийн чигээд ирэнгүүт хүний нүдлөө хараад энэ хүн нэг тиймэрхүү л байна да гэдэг орж ирэл суучдаг. Тэгээ улсад асуу та яаж мэдэж юм гэж бид нар чинь 30 жил ажиглалчлаа шүү дээ. Энэ эвлэрэх гэдэг дээр би нэг асуултсаа түрүүний таны хэлсэндээ санал нийлж байна. Яа одоо сэтгүүл зүйн салбар гэвтэл өөрөө бүх салбар руу ордог. Тэгээд одоо юу ойлгосон бэ гэхээр энэ олон салбарын талаар бид нэр тийм гүн гүнзгий мэдлэгтэй болж чадахгүй байна гэдэг би бол одоо яг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр яг өөрийнхөө сонирхчоо чиглэлийг дагаж тэр чиглэлээрээ нарийсч мэрэгших ёстой байна гэдэг дээр ойлголт авцсан. Хоёр дахь саяны ярьсан сүүлийн зэчин дээр асуухад эмч одоо өвчтөн хоёрын тэр харилцаа бол их нандин штэ. Одоо ингээд хүний амь амьдралын эцсийн найдвар болно гэдэг бас тийм амар ажил биш. Гэтэл тэр цэг дээр очиж байгаа хоёр хүн хоорондоо ойлголцохгүй байх. Ингээд би биендээ итгэхгүй байх. Тэгээ дээрэс нь одоо эмч эмнэлгийн ажилтан гэдэг энэ одоо эмнэлгийн байгууллага хүртэл орчоод байна. Итгэхээ болцсон үнэлэмж нь буураад ахаар энэ харилцаа улам л төвөгтэй болно. Ер нь миний л бодол шүү дээ. Тэгэхээр ер нь яаж энэ итгэлцлийг нэмэх ёстой, яаж энэ үнэлгээг өндөр болгох ёстой. Энэ дээр бас биднэрт одоо ахиад нэг компанид ажил гэдэг шиг нэг юм хэрэгцээ шаардлага байгаад тах шиг надад санагдчихэв. Би нөгөө лекц болгон дээр тавьдаг Монгол улсын хэмжээнд манай мөслийн эмчрийн суур боловсрол нь өөр байхгүй юу. Тэгэхээр таны саний яриад байдаг эмч өвчтөн хоёр биш. Тэр битгийл хоёр эмч хоорондоо ойлголцдог байхгүй монголчууд. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл энэ байна. Нэгсэндөө яг хуу битэр бол ойлголцож байна. Яг бол битэр нэг мэрэгчлэх байхгүй юу. Гэтэл манайх чинь ингээд та нар өвчтөнгүүдийг харсан бол ингээд Улаанбаатар хотын дотроо ингээд 4-5 эмнэлэг тойроод бид нар тэр ирдэг юм. Нэг онцтой бүх эмнэлгээ тойроод гэсэн үг. Тэгээд тэр эмчрэн гол нь бие биенийхээ үүсгээд идэг байхгүй. Батөр захирлээ. Энэ бол айгүй төвөгтэй. Тэгэхээр ч эмчлүүлэгч өвчтөнд бүр хэцүү байна. Яг үнэ. Тэгэхээр би энэ дээр юу гэж би одоо ганц зураг эмчтэр очиж нэг юм билээ, тань дээр очиж нэг юм өөр юм билээ. Ийшээ очиход өөр юм хэлвэл надад хэцүү шүү. Битэрийн хооронд тийм өөрчлөлт гарахгүй. Ер нь зөвхөн жишээ. Гэхдээ би л байна. Тэгэхээр чи мэрэгжлийн бус хүн лөө очиад байгаа байхгүй юу? Шалтгаан нь нэг хоёр дахь юм бол мэдхгүй юм а мэддэг юм шиг ярьдаг бас нэг хэсэг бүлэг манай эмчлэр би. Одоо чинь би бол гэмтлэг мэдэхгүй ч суучтараа би тань тусламж үйлчлэг үзүүлж чадахгүй нэ гэдэг. Японд хүртэл би анзарч байгаад Нагояд байж хад ингэжсэн байхгүй. Бас нэг өөр дүүргийн өөр эмнэлгээс Нагоя канцер центр дээр нэрсэн нэг өвчтөн ингээд түүхээ бариад ороод ирж. Тэгээд тэр профессор надад ирж байгаа. Энэ бол эртэл энэ хүн дурандуулах ёстой байсан юм байна. Яагаад ингэтлэх оройтвоо гэж одоо сүулт надад хэлж байгаа. Тэгсэн мөртлөө гэрийнхэн тэлэхдээ тухайн эмч таны тусламж үйлчлэгийг тухайн үед нь хангалттай үзүүлсэн байна. Одоо бид эхнээс нь одоо шинжилгээ өгнө. Тэр юу гэвэл эмчнэрийн харилцсан хүндлэл тэрэн дотор яваад байгаа байхгүй юу? Яг л тэр хүн марта дутуу хийсэн байж болно шүү дээ. Тэ? Тэр хүн эсвэл өвчтөн хүсээгүй байж болно. Гэтэл манайхан юу гэж хэлдэг вөхөр яагаад дурандуулаагүй? Ошооч үзүүлсэн юм ба шүү дээ. Тэр ган зөрөгч нь болон зөвлөхгүй байна уу гэх. Ингээл нэг өсөндөө харилцаа хандлагын эмчрийн хоорондох зөвшөлтсөл, энэ чимчийн хүндлэл үндсэндээ одоо сүүлийн миний ажиглаад байхад сүүлийн 10 жил тэр тусмаа ер нь бол айгүй төвөгтэй болсон. Нийгмийн эрүүл мэндийн яг энэ боловсрал дээр эмч тэ эмнэлгийн байгууллага тэ эмнэлгээр үйлчлүүлэх, за эмч өвчтнүүдийн харилцаа гэдэг энэ асуудал дээр ерөөхдөө бас үүрэг хариуцлах ч юм уу дуурах эрх тийм талаасаа хэр байдаг юм бол. За ер нь харьцангуй бага эмнэлэг гэдэг явчих. Эмнэлэг гэж явчихаар юм. Түрүүн би хэлсэн ер нь эмч нар нийгмийн эрүүл мэндийнхэн маш ойрхон ажиллах одоо ийм хэрэгцээ шаардлага бол байгаа. Харин тийм тийм. Тэгээд саяын хүндсэн сэдвүүдээр би бас нэгэнт одоо энэ манай салбарынхаа өөр одоо юу гэдэг төлөөл байдлаар хэдүүлээ явж байгаа учраас бид нар нөгөө 20-30 жил багийн ажиллагаа гэж яриад байдаг.
Одоо багаар сураагүй. Багаар ажиллаж байгаа яг хаана вэ? Би энийг байгууллага дотроо ч ярьдаг, салбар дотроо ч ярьдаг. Аха. Тэгээ бид нар ярьсан мөртлөө яг бодит байдал дээр нэг мэргэжлийн эмч нар өөр байгууллага дотроо нэг үгүйсгэн. Аха. Эсвэл тийм юм гээд. Тэгэхээр би энийг зүгээр бас нэг салбар дотроо л уриалмаар байна. Юусе энэ багийн ажиллагаа гэдэг. Тэгээд одоо Солонгос руу бид ч хүн болгон л эмч болгон л баг явж үзлээ шүү дээ. Удирдлагууд бүгдээрээ л явж үзлээ шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол бас салбар дотор яг л одоо санал нэг боломжтой. Тэгвэл энэ салбар дотроо энэ багийн ажиллагаа хамтарч ажиллах юу гэдгийг бол бодитоор нь л бий бол зөвхөн эмчнэр биш ерөөсөө бүх салбарт л юм байна. Тэр бог хэмжээний жишээн дээр зөв байна л да. Танд хангалттай үзүүлсэн байна. Одоо ингээ гэдэг. Тэр нь жишээлбэл би одоо за та гурав маань гуруула эрүүл мэндийн салбарх би өөр салбарх байгаад надад тэр мэдрэмж бол ийм ахиад итгэл төрүүлнэ. Гэтэл энэ дөөр юм яриад энэ дөөр юм яриад бол би дөрөвд хүн рүү явах хэрэгцээ шаардлага гарч байгаа байхгүй. Харин тийм байна. Тэр өвгөн профессор би юу гэж асуусан бэ? Та яагаад дурандаалаг багт нь тусламж хангалттай үзүүлж вэ гэж хэлсэн чинь энэ эмчэр хооронд хүндлэл байдаг юм аа. Эмч эмчийн хүндлэл байгаа. Тийм учраас бидэрт итгэл маань энэ өвчтөнд аль алинд нь 100% байх ёстой. Одоо яг саний сэтгэлөө ороод эхэлж байгаа яалчгүй. Яг бол бид нар чинь өөрсдөө нөө багаар ажиллана гэд нөө би нөө ихтгэл тавихтаа Азийн ард түмэн чинь Европын ард түмэн буюу өрнөдийн гэж яриад байгаа. Тэд нар чинь ажил хийхдээ айгүй сайн баг болдог байхгүй ингээд гар гараасаа барилцаад. Гэтэл Аз тал руугаа ороод ирэхээр ингээд ингэсэн ус ийм зураг байдаг байхгүй гараа өргөцсөн. Нэгсэндээ би гэж гэтэл хин ч амжилтанд хүрдэггүй. Тэгээ бие биендээ дарагцаар байгаад өнөөдөр яг тийм байдлаар бид нар өөрсдөө мундаг эмч гэж ойлгоод маш сайн муслимч боллоо гэж ойлгож байгаа бол энэ дүрл. Тэр хин нэгэн болд гэдэг юм уу, ганцорог гэдэг юм уу, инх жаргал гэдэг юм уу, Батөр гэдэг хүн муслимч биш байхгүй юу? Миний баг бүхэл бүтэн баг байна. Унтуулгын эмч нь байна, унтуулгын сувилагч нь байна, мислийн сувилагч нь байна. Надад тусалдаг эмчнэр маань байна. Манай тэр шинжилгээ бүрдүүлдэг ардиологийн эмчнэр маань байж байна. Өөр ариутгал халдваргүй яг үнэ. Энэ бүх баг чинь тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа шүү гэдгийг тэр хүн бүрэн ойлголт. Тэрнээс ганцхан ганцорог дээр ирээд ч юм уу бол дээр ирээд идгээд байгаа юм бол биш байхгүй юу? Түрүү та яллаа шүү дээ. Мэргэжлийн эмч гэдэг тэр зүйлд итгэл үнэмшил бас их өндөр байгаа. Хүмүүс манайхан ч бас эмчтэй хайртай шүү дээ. Тэ? Тэгэнгүүт бид нар айгүй олон тийм сошиал эмч нартай болчлоо. Тэг их олон сэдвийн хүрээнд зөвлөгөө өгч байна. Мэдээж ингээд нийгмийн эрүүл мэндийг боловсрал олгоод хүмүүс мэдээлэл өгөх нь сайн уу сайн, зөв үү зөв. Гэхдээ бас буруу ташаа мэдээллийг өгөх нь буцаад хэрэг хортой байдаг юм ээ. Би энийг бас ганцаа эмчээс басан Батөр захирлаас асууя гэж бодож байна. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр нөгөө веб цахилгаан тамхитай холбоотой нэг кейс гарсан байхгүй юу? Нөгөө мэдээлэл өгöd байгаа хүмүүс маань халааттаа суугаад яриад байдаг. Тэнгүүт нөгөө хүний маань эмч гэж бодоод байдаг. Тэгээ яг бидний тэр нөгөө нэг тэмцлийн маань үр дүн хит хитэ улаан тамганы үр дүнд нөгөө залуу маань хамгийн сүүлд ямар ч ясаа би одоо ингээд эмч биш учраас цагаан алаадаа тайлъя гэж нэг юм видео оруулаад бид хэдийн тэмцэл дууссан байдгийн. Тэгэхээр айгүй эрсдэлтэй юм байлээ. Тэрээс юу гэж авсан бэгээ доор комент бичиж байгаа хүмүүс энэ ингээд мэргэжлийн эмч хүн цахилгаан тамхиг хоргуугээд хахад та нар ингээд инглээ гэдэг ийм асуудлууд бас манайх руу яригдчихсан байхгүй юу? Тий, одоо энэ мэргэжлийн бус хүн олон нийтийн сүлжээнд маш олон хүн зэрэг мэдээлэл, буруу ташаа мэдээлэл тараана гэдэг бол цаат хүр дагавар нь үнэхээр харамсалтай байх. Маш олон хүн эрүүл мэнд за бүр цаашлах юм амнасаараа хохирох эрсдэлтэй. Тэр нь заавал нэг хяналт, зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж. Одоо тэр хүн одоо байгаа хууль зохицуулалтаар одоо хэрэг эрүүл мэндээр хохирох юм бол тэр хүн ямар ч хариуцлага байхгүй тий. Асуудалгүй. Тэгээд хүмүүс одоо генин гэх юм юу гэж хэлэх юм ямар ч шүүлтүргүйгээр итгэждэг, шууд тэрийг боддоор хүлээж авдаг. Тэгээд дээрэс нь одоо мэдээлэл итгэхээс гадна өшөө нэг юм байсан шүү дээ. Нэг ковидын үед бас нэг эмч гэдэг нэргэлзээтэй нэг хүн бас олон нийтийн сүлжээгээр бүр жор зардаг. Тий. Тэрийг нь хүмүүс ямар физикч бол таарлаа яа. Түргүүгээр хүмүүс худалдаж авдаг. Тэгээд хохироод байгаа асуудал ийм нэлээд байна л да. Энэ дээр бол би заавал зохицуулалт хэрэгтэй гэж бодож байна.
бизнесийн шин чанартай тийм асуудлыг за яг ойлгоё те. За тэр хүн бизнесээ хийж ийн бурхан минь мэдхгүй. Одоо итгэхгүй асуудал нь та нар өөрсдөө те эрүүл мэндийн боловсроолоо дээшлүүлээч гэдэг. Гэтэл яг ингээд эмчнэр бас яг сошиал орчинд нэлээд бас юм мэдээлэл өгдөг боллоо шүү дээ. Одоо ингээд нэлээд өндөр дагагчтай болж гин, янз бүрийн бараа бүтээгдэхүүн сурчилж гин. Энэ асуудал дээр таны байр суурь. Энэ гэхдээ зүгээр хувь байр суурийг л асууж байгаа шүү. Тийм. Энэ бол хавдар судлалын үндэсний төвийн байр суурь биш. Тэг би бол яг энэ олон нийтийн сүлжээгээр эрүүл мэрэгжлийн эмнэлгийн мэдээллийг тарахдаа миний хувийн бодол бол одоо public profile гэдэг чинь тийм бүх нийтэд хамаарсан байдлаар ер нь ямарваа нэгэн мэрэгжлийн чиглэлийн мэдээлэл өгөхийг би эсэргүүцдэг хувийн хувьд. Одоо бид нарт надад жишээлбэл юу харагдаж байна? Санийхтай холбоотойгоор сүүлийн үеийн ингээд залуу үе гарч ирж байна, мэдээж мэрэгжилдээ сайжирч байна. Одоо олон нийт өөрийгөө таниулах хүсэлтэй байна. Жишээ болгоод хэлэхэд одоо жишээлбэл сүүлийн үеийн нөгөө шинэ төрлийн техник, технологи, мис ажилбар янз янзын эмчилгээний агуулга нэвтэрч байна л да. Тэрийг нэвтрүүлэнгүүтээ олон нийтийн сүлжээгээр тэрийгэ цацаал би одоо ингээд тэгээд зураг тавиад ингээд цацдаг байдлаа харагдаад. Би тэрэнд аяг хэмзгэлдэг байхгүй. Одоо эмчийн ёс зүйн хувьд бол энэ бол байж бошгүй зүйлээ. Мэдээж тэр хүн танигдахыг хүсээд юмаа бусдаа хуваалцах хүсч л байгаа. Тэр бол одоо мэрэгжлийн онл практикийн хурал цуглаан. Одоо эсвэл бүр ингээд яг мэрэгжлийн усуудын нарийн хаалттай групп байж болчихно. Гэх мэт тэр иймэрхүү одоо зөкстэй мэдээлэл их сурвалжуудаар л тэрийг хуваалцсан өгөхөөс ингэж олон нийтийн сүлжээгээр тийм юмыг тараагаад хүний хувийн эрүүл мэндийг нууцыг задруулаад одоо хүний эргэтэн хүний биеийн байдлыг ингээд олон нийтийн сүлжээн дээр тавиач гэдэг юм. Ийм байдлыг өвчтөн эмчлүүлэгчийн одоо тэр түүх бол нууц авах хэрэгтэй шүү. Хүний эрүүл мэндийн нууц байхгүй. Тэрнтэй холбоотой одоо онцлогооны асуудал, эмчилгээний асуудал дээр ингээд олон нийтийн сүлжээгээр бол вирусыг яавч хүлээн зөвшөөрж болохгүй. Энэ дээр бол заашгүй энэ төр болон бусад холбогдох байгууллагуудын хяналт зохицуулалт шаардлагатай гэж боддог. Имийг сошиалор сурчлахгүй гэдэг шиг одоо цаашдаа бол энэ эрүүл мэндийн боловсролыг яаж явуулах юм бэ гэдэг ерөөсөө л гаргалгаан тэр тогтолцоо гэдэг нь тэл хууль эрх зүйн л одоо орчноор л зохицуулсан зүйл. Өглөө цайгаа уугаад гар гэд ээж жоохон байхаас л үгэлдэг байлаа те. Гэхдээ ээж хизээш нэг удаа өглөө цайгаа уугаад гарснаар чиний биед ийм ашиг тустай, ийм гэж тайлбарлаж өгж байгаагүй юм байна. Яг энэ шиг л бид нар яагаад тэртгэлрүүлэх тамрагд гээд байгаа, яагаад үзүүл гээд байгаа. Түрүү ярьсан те. Дээхэн үед бол нөгөө өвчин өвдөөд бид нар үзүүлдэг байсан бол одоо бол ганцаам хэлж штэ өвчин өвдгөө болцоо гэдэг шиг. Ядаж нэг айгуугаагч те. Автомат айгуугаач худалдаад авчаач гэдэг байгаа. Яагаад ав гэдэг байгааг нь надад сая тайлбарлаад өгчлөө шүү дээ. Хинт хэрэгтэй байгаасаа гэж хүсэж байгаа гэхээр нийгмийн эрүүл мэндийн боловсрол олох гээд хүмүүсийг эрүүл мэндийн боловсралтай болгоход одоо нөгөө ийм нэг хиллэгүүд байгаад байдаг шүү дээ. Одоо нэг зарим нэг хиллэгүүд бас хоцрогдсон юм байна гэ би бас өмнө нэг ярилцлаган дээр дурдчихсан. Уруудах хүний унтах идэх гэл загнаал гэдэг те. Гэтэл өнөөдөр нойр хоолой сайн авч ир. Айгүй чухал байгаа байхгүй. Би одоо айгүй загнаалдаг хүүхдээсэн. Ер нь л нойрноос юу морио ойлоо те. Ингээл тэгээд гэтэл эн чинь айгүй чухал ойлголт байгаа даа те. Гэдэг ч юм уу энэ зүйлүүд дээр бас ингээд нэг юм зүгээр л оюун санаанд бид нар зүгээр ингээд яриагаараа бас мэдээлэл өгье гэж ингэж зорж байгаа. Би болохоор ингээд нэг юм найзуудтай ч юм уу, гэрийнхандаа ч юм уу те. Тэгээ дамдамаа нийгмийн сүлжээнээс айгүй их мэдээлэл авдаг ээжтэй. Эмнэлэгтээ очиод үзүүлчих. Юм гарч ирсэн ч эрт мэдээд эрт эмчлүүлчин гарч ирээгүй бол ашгүйтэй гэж сайхан баяр тэмдэглээд орой хамт хоол идэ. Энэ л ингээл асуудлын шийдэл шүү гэл хэлдэг хгүй манай ээж чинь бас ингээд сошиал орчин төвтэй хүн шүү дээ. Одоо үзүүл гурлна. Яг тэрнтэй адилхан эмчийн хувьд ийм зүйл дээр айгүй хэмзэглэдэг юм аа тий энэ зүйл дээр ингээ надад ч гэсэн ийм олон кейс тохиолдлууд байдаг. Тэгээд яг би өөрөө өвчлөлийн чиглэлд ийм зүйлийг би хэлмээр байдгийн гэд ийм зүйлийг бас ярилцлагын төгсгөлд бас олон хүмүүс сонсоод аваасаа л гэж хүсэж. Яг уу бидний Дандаа хөхний хорт авдар дээр боог юм ч бас нэмээд өгөөрэй. Хөхний авдар бол ер нь бол их төвхтэй өвчлөлүүдийн нэг шүү дээ. Манай залуу эмэгтэйчүүд сүүлийн их өвлөд байгаа. Харьцангуй онцлогоо эмчилгээ сайжирж байгаа боловч ерөөсө хувь хүний хүмүүжил агиух нөлөөлдөг байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд бид нар тэр хагалгаа хийлгээд эмчилгээ хийлгээд 5 жилийн хяналтанд явж байгаа хүн эрчимтэй 2-3 жил явж алга болчдөг. Вообще тэр хүн болчлоо гэж одоо дуудахад уу? Залхаад биш тэр болчлоо гэж өөрөө хувьдаа. Гэтэл бид нар түүхэн дээр ч юм уу тэр гарагчаа хуудсан дээр нь 5 жил та хяналтанд байна. Эхний жил нь хэнд байх юм бэ, хаана байх юм бэ гэдэг.
18, 17 он хагалгаанд орсон одоо ингээд үндсэндээ хяналтаас гарцсан хүн байхгүй юу. Тэгээд хавдрын тагсан. Тэгэхээр тэр хүн сүүлийн жилийн хугацаанд тэрийг өөрөө мэдээд огт ирж үзүүлээгүй байгаа байхгүй юу. Аимшигтай. Мэдээд нэг 5-3 үүсгэр байна гэж яваадсан байгаа. Тэгээ ягаад үзүүлэхгүй гэхээр чи би хяналтаас гарцсан гэдэг ингээд буруу ойлголттой байгаа гэдэг. Тэгэхээр энэ нь бол нэгдүгээр хин гэдгийг ойлгох. Яг үнэ. Энэ бол хамгийн том харуус буюу бидний хамгийн их эмзэглэж авч хүлээж авдаг. Дээрээс нь тухайн хагалгаанд орохж байгаа жилдээ жил усан таараагүй төмөр суудалтай гэж бас нэг сайхан юм байна. Мис хүрэхээр баяртай. За тэгээд зэс аяг маяг тавиад ингээд бүр угшруулад, угжруулад дахин ороод ирнэ. Тэгэхээр нөгөө талаасаа би бодоод байгаа. Шүтэнтэй байлгүй явах. Монголын ард түмэн чинь бүгд бүтэн нийгмээрээ л бид нар бурхан шашны шүтэнтэй ард түмэн шүү дээ. Шүтлэгтэй хүн их хурдан идэгдэг гэж та юу хэлж байсан тийм. Тэгвэл шүтлэгтэй хүн гэдэг чинь хүмүүжлэлтэй гэсэн үг байхгүй юу? Одоо чинь өглөө усаад бурхандаа залбирдаг хүн бол төдий чинээ бидэрт залбирдаг л гэсэн үг байхгүй юу? Тиймээс ямар ч шүтэнгүй хүн бол ер нь бол хэцүү. Хитрхи тийм шүтэнтэй болсон байна. Одоо ингээд соёлын зааггүйгээр шүтдэг те. Одоо хэлдэг ш хамгийн сүүлд нь зөв цагтаа зөв газараа зөв үгээ хэлж сураа гэдэг шиг зөв цагтаа зөв газараа зөв үгээ хэлээ гэдэг чинь юмаа бодоол гэсэн үг байхгүй юу? Тэрнээс бол энэ зөв цаг байна, энэ буруу цаг байна гэсэн үг бол биш байхгүй юу? Тэгэхээр бид нар тийм усууд бас бидний нэг харуулсал над зүгээр юм амьдрал бүхэл баян учраас янз янзын тохиолдлууд гарна. Гэхдээ надад 100% итгэдэг өвчтөнгүүдтэй би үнэхээр хайр заргалдаг байхгүй. Бүр ингэ. Ойлгосон бог юм чи та юу ч яриад хэрэггүй. Бид нар бүгдийг нь ойлгосон юу хийх нь тодорхой. Та одоо зөвхөн бид нар ямар замаар яаж явахыг л заагаад өгч. Тэдэн сарын тэдэн хагалгаанд орно, тэдэн сарын тэдэнд хиймээ хийлгээ төлгөө гаргаад. Тэгээ тэр хүн тэрийгэ дуусгаад ингээ яваал баяртай юм чаа би хяналтандаа ирлээ гэж яваад. Үнэхээр ийм хүмүүжил суудсан хүн болвол гайхамшигтай айгүй сайн үр дүн гардаг байхгүй. Хүнд итгэлгүй болсон усуд би. За очингууд Батөр намайг яах нь вэ? Ганцэрэг намайг яах нь вэ гэд байг намайг хардж байгаа өвчтөнд би хэлдэг. За минь хүү чи явж жоохон тайлбарлал аваад. Эсвэл бол тэр ламаас асуугаад өмнө зүгийн буюу ур зүгт байгаа шар байшин тохирох нь уу? Зүүн зүгт байгаа цагаан байшин тохирох нь уу? Очи үзүүлчихэд хүрээд ирээ. Тэгэхгүй тийм докторгүй хүнтэй ч ажиллахад айгүйх ядардаг байхгүй бид нар. Яг хавдрыгээ сонсохоор л хүмүүс төрүүлээ сэтгэл зүйн байдал нь дордчдаг штэ. Надад тийг санагддаг. За тэгэл бүр одоо нэг ер нь л хавдрыгээ сонсохоор нэг юм одоо өхөн гэдэг үг хоёр нь холбоотой юм шиг ойлгодод байдаг. Гэтэл эрт үед нь онцлоод дэмчилжүүл чадчвал юу 10 жил байтугай 20 жил насаараа ч ингээд дахиж өвдөхгүй юм боломж нь байгаа. Яг энэ ойлголтыг 5 өнөөдрийн яг бас яг энэ хэсэгт өгөөч гэж хүсмээр байна. Эн чин нөгөө түрүү гуруула нэвтрүүлгийг хэлжсэн шүү дээ. Сүрье идэгдэг өвчин гэж хэлсээр байгаа л бид нэр одоо тэр өвчлөөс айхаа болцсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан хавдрын талаарх ойлголтыг бас нэг эрүүлэх тийм хэрэгцээ шаардлага байна уу да гэж харж байна. За мэрэгжлийн хавдрын судлаач эмчрийн хувьд хавдрыг нөгөө 4 үе шат болгодог. Тийм ангилал байдаг. 1 2 3 4 үе шат тэгээ. Бидэрт одоо байнга ашигладаг хүснэгт байна л да. Тэрний юу гэхээр за 1-р үеийн хавдар онцлогдох юм бол 5 ба түүнээс дээш амьдрах хувь нь 95-аас дээш. 2-р үе онцлогдох юм бол 70-80%. 3-р үе болохоор 15-аас 20%. 4-р үеийн хавдарт онцлогдох юм бол 5 жил амьдрах хувь нь 5%-аас доош гэж үздэг байхгүй. Тэгэхээр үе их чухал байна тий. Ерөөсөө л үе шат чухал. Үе шат гэсэн миний түрүү хэлсэн 1-2 үе шатандаа онцлогдохын тулд ямар нэгэн шинж тэмдэг гарахыг хүлээж болохгүй. Хэрэг шинж тэмдэг гарах юм бол хизээш 1-2 үедээ онцлогдохгүй. Тэгэхээр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад нь хуваарийн дагуу эрт дэлгүүлгийнхаа юунд л орсон тохиолдолд бид нар тэр үеийг онцлох боломжтой байхгүй. Нэгдүгээр тэр. Тэгэхээр хэрвээ 1-2 дугаар ашиг юм бол үедээ онцлуулчих юм бол бидний 5 жил ба түүнээс дээш амьдрах хувь 5 жил гэдэг чинь одоо нэгэнд эдгэрсэн хугацаа гэж үздэг гэсэн шүү дээ, тийм боломжтой байхгүй. Хоёр дахь хүний хэлэх гэж байгаа санаа нь юу гэхээр уушны хавдар дээр онцгой. Дэлхийн нийтээрээ ерөөсөө бүрэн эмчилж чадахгүй байгаа эмчилгээний үр дүн хамгийн муу байгаа, хамгийн өндөр нас баралттай хавдарт уушны хавдар ордог. Энэ зөвхөн буруу оронд биш. Өндөр хөгжилтэй оронд бас хамааралтай. Жил болгон дэлхийд 2 сая 2-300 мянган хүн уушны хавдар өвдөж байгаа. Тэрний 2 сая нас бардаг. Одоо өндөр хөгжилтэй орно гэдэг нөгөө
Хойд Америк, Баруун Европ, Азийн өндөр хөгжил орнууд яг адилхан. Энэ их хүнд өвчин дэлхийн нийтээр эмчилж чадахгүй гэсэн үг шүү дээ. Нөгөө төгөөр энэ өвчтний шалтгааныг хүн болгон мэдчих. Нөгөө л тамхины асуудал. Сэргийлэхэд хамгийн хэлбэр байгаа байхгүй. Гэвтэл бас л чадахгүй л байж та одоо хүртэл. Тамхиа татсаар л байна. Энэ өвчнийг туссаар л байна. Тэгээд нас орсаар л. Тэгэхээр энэ дээр би миний гол байнга өгүүлж яадаг мессеж битгий тамхи татаач. Тамхин дээр маш хатуу байр суурьтай байгаа чи. Эрүүл мэндийг хамгаалаач. Зөвхөн сая үл зүгээр уушны авдрын жишээ авч байгаа. Тамхинаас болж байгаа өөр зөндөө өвчин байна. Зүрх судасны өвчин байна. Одоо хоол босруулах хэрэгтний өвчин байна. Төшөө энэ архаг хууч явцтай хүний амнаас нь занл хэлж байгаа олон өвчин үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр уушны авдартай холбоотой юм ноцтой тоо байдаг учраас тамхины асуудал дээр тэгээд шинэ хууль гарах гэж байгаад их найдлага тавьж байгаа. Энэ бол цаг үр дүнтэй энд бас нөлөөлөх байх гэж гарч байгаа. Тамхи уушгины хорт тавдрын өвчлөлийнхээ гол шалтгаан болоод байна гэдэг судалгаа гарах хүртэл хэдэн жил болсон юм бэ? Энд чинь шүү дээ нөгөө түүх байдаг шүү дээ. Ер нь бол энэ зууны 20 дугаар зууны ихэнх үе 1910-аад он хүртэл тамхи чинь энэ дэлхийн нийтээр тархаагүй байсан байхгүй юу? Тамхи хаанаас орж ирснийг бүгд мэддэг шүү дээ. Нөгөө Хойд Америкийн индианчууд анх тамхи гэдэг юм татаж ирээд тэгээд тэр твийг нээсэнтэй холбоотой явж байгаад 1910-аад он 15 он гэдэг энэ зууны 20 дугаар зууны ихэнх үед дэлхийн дээр тарсан гэж. Тэр болтол дэлхийн нийтэд уушгины хавдрын бүртгэл баг байдгүйс гэж үздэг. Тэгээ ингээ яваад тасан чинь 1930-аас 40-од оны үед уушгины хавдрын өвчлөл илэрхий нэмэгдээд эхэлсэн гэсэн. Дэлхийн бүртгэгдээд эхэлж байгаа. Тэгж явж байгаад 1950-аас 60-од оны үед уушгины хавдрын өвчлөл нас баралт оргил үүдийг хүрсэн. Тэгэнгүүт дэлхийн нийтийн ангаах ухаан санаа зовоо судалгаа шинжилгээ хийгээд энэ юусоо яг тамхи уушгины хавдрын өвчлөл шууд холбоотой юм байна гэдгийг тогтоонгуудаа нөгөө тамхины хэсэг сурталчилсан арга хэмжээнд ихсэн. Одоо тамхи эрүүл мэнд хортой гэдэг юм байна. Ингээд судаа явсан чи тэр нь бас дахиад 20-30 жил өнгөрсөн. 1990-ад оноос хойш дэлхийн нийтээр уушгины хавдрын нас баралт доктортой буурч байгаа. Сурталчилгаатай холбоотой. Өндөр байгаа ч гэсэн буурсаар байна. Тэгэхээр чин тэр нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би эртээ тэр бас төрийн ордон дээр нөгөө эрүүл мэндийн яам дээр нөгөө энэ тамхины хилцүүлгэн дээр орцоо би энэ жишээ хэлжсэн байхгүй. Ингээд энэ хуулийг ингээд хэрэгжүүлж чадах юм бол ийм үзүүлэх юм байна шүү. Хөдөлгөөн нотлогдсон байхгүй. Тэгэхээр бид заавал энийг ярих шүү. Асуусан бай гэхээр нөгөө цахилгаан тамхины талаар мэдээлэл бэлтэж байхад тэндээс яг одоо цахилгаан тамхинаас сулж уушгины хорт тавдраас өвдсөн тийм баримт толгой байхгүй гэж орж ирж байгаа байхгүй юу? Одоо байхгүй. Харин тэнгүүд энэ сая эмчийн ярьсан жишээн дээр юу гэж хүмүүсийг ойлгосоо гэж чинэгээр цаг нь ирэхээр яг л адилхан энэ зарчмаараа гараад ирэхээр. Гэтэл одоо хэрэглэгчд маань хэн байгаа вэ? Дандаа өсвөр насны хүүхдүүд. Тий яг үнэ. Одоо Батар захирлын үед бас энэ дээр нэлээд оролцоотой явж байгаа. Энэ тал дээр та мэдээлэл өгөөч. Бид нар энэ хуулийг баталснаар те ирээдүгөө юунаас хамгаалж чадах юм? Тэгэхээр тамхины хяналтын тухай хууль улсын хурлд өргөн баригдаад сая өглөө бас намын бүлгүүдийн хурлууд бас танилцуулагдаад явж илээ. Тэгэхээр тамхины хяналтын тухай хуульд орж байгаа гол өөрчлөлтийг би бас хэлхийг хүсэж байна. Юу гэхээр цахилгаан тамхины онцгой албан татварыг нөгөө утаа тамхи гэж бид нэр яриад байгаа тэр тамхитай адилхан авч үзэж байгаа. Одоо бол цахилгаан бараа гэдгээр яваад байгаа. Тэгэхээр энэ татврын онцгой албан татвар бол тодорхой хэмжээгээр энэ юунд аль тамхинд нэмэгдэж байгаа. Гол нь тэр цуглуулсан татврын 50%-ийг онцгой албан татврын 50%-ийг хүүхд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах эрүүл мэндийг дэмжих зарцуулна гэж байна. Энэ бол хамгийн одоо яг л одоо түрүү асууж байгаа асуулт өсвөр насныхан энд өртөж чинь гоё л байдлаар зүгээ залуучууд явж чинь гоё харагдаж байна. Тий гоё харагдаж байна. Тэгэхээр энэ 50%-ийг зарцуулж байгаа учраас энэ бол маш одоо чухал юм хууль байна. За нөгөө нэг талаараа бид нар эрчүүдийн маань 50% тамхи татчихна гэдэг маань дам тамхиталд бид нар өртөөд байгаа. Тэгэхээр хүмүүс болохоор дам тамхиталтыг бол хажууд нь сууж байгаа татгаар дам тамхиталт гэж ойлгоод. Гэтэл бол хаасаагүй магадгүй зүгээр ингээд тамхи татдаг хүнтэй яриа суугаад хүртэл тэр өндөр нь тухайн орчин нөхцөлд ингээд шингэсэн. Тэр өнөр гэдэг чинь ингээд агаараар тэр горовдогч өндөртөл яваал байна гэсэн. Тэгээд хуулинд орсон нэг гол өөрчлөлт болохоор явган хүний зам дагуу тамхи татахгүй гэж. Тэгэх юм бол бид нар нөгөө урд орчоод нэг нөхөр тамхи татал яваад идэг. Тэр дам тамхиталд бас өртөхгүй байх ийм боломжууд байж байгаа. А нөгөө нэг энэ веб болон ер нь бусад тамхины ч гэсэн гол нэг энэ залуучуудыг татаад байгаа юм болохоор амт өнөрний асуудал байдаг.
Бид нар чи дээр үед бол яг нөгөө янз бүр тамхич юм татгаар аав ээж нөө чи тамхи татсан байна. Тэг мохоо нэртэй дээ. Одоо бол нөгөө янз бүрийн жимсний юутай болчоор тэр чи маск болоод байгаа. Мэдэгдэхгүй. Тэр үтгийг л дуртай газараа тамхи татчих шүү дээ. Спортын зааланд хүртэлтэй тамхичид өөрсдөө бие эрүүл мэндийн төлөө ч гэдэг юм уу ер нь одоо спортоор хичээлэх чинь чухал гэж хөдөлгөөн хийж байгаа мөртлөө өөрсдөө тамхи татаад байгаа жишээ. Тэгэхээр энэ амт үнэрийг хориглох асуудлууд техмичлийн ийм чухал одоо заалтууд байгаа. Гэхдээ яг нь нэмэлт өөрчлөлтөөр бид нар ер нь зогсмооргүй байгаа. Жишээлбэл дотоод орчинд энэ тамхи татдаг цэгүүдийг бүрэн байхгүй болгосон шүү дээ. 2005 онд байхгүй болгочоод 15 он буцаага дотоод орчны тамхи татдаг цэгийг бий болгосон. Тэр чинь тамхи татах давтамжийг нэмэгдүүлээд байгаа байхгүй юу? Нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг нь түрүү бас хөндөгчсэн байсан. Ер нь эцэст нь хэлэхэд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бид нар өөрсдөө жишээлбэл одоо эрүүл амьдралын хэм маягтай бай, бусад зүйлүүдийг уриалдаг. Тийм учраас бодиттой ажиллал болохоос өөр арга алга. Дахиад тамхи хортоо гэж яриад одоо энэ бол одоо өөрчлөгдөхгүй юм байна. Тэгэхээр хуулинд нь өөрчлөлт оруулъя. Өөрсдөөсөө манлайлъя. Эрүүл мэндийн салбар, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв энэ одоо дам тамхитлалт одоо ажиллах орчин нөхцөлд, ажилтныхаа ажиллах орчин нөхцөлд одоо анхаарч тамхи татдаг хүнийг ажилд авдаггүй. Магадгүй энийг бол зарим хүмүүс нэг хүний эрх гэдэг, хүний эрх мэдрэмж үүж гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхи татдаг хүнийг ажилд авдаггүй. Тэр өөрөөр хэлбэл дам тамхитлалтаас ажилтаа хамгаалаад байгаа байхгүй. Тийм асуудал үүж. Тэгээд дээр нь бас мэдээж тодорхой хэмжээгээр тамхиг хэрэг донтолтгээд бид нар одоо яг донтолчтой юм чинь тэгээд ингээ өмөр. Тэнд нь за тэгвэл имчилгээндээ яваа гэж 5 хоногийн цалинтай чөлөө олгоч юм. Гэхдээ бид нар ингээл хүлэн зөвшөөрöd байх юм бол тэгвэл хар тамхич адилхан донтол. Тэгвэл бүгдээр л татад зайлшгүй донтцсон юм билээ гэд ингээл яваад байгаа. Тэгээд тэр цахилгаан тамхины түрүүн хэллээ энд янз бүрийн хэрэгслүүд байдаг. За энэ хэрэгсэл бол би одоо бүр сүүлийн үед маш их онцлог. Энэ хэрэгслээр ямар нэгэн донтуулагчийг хэрглэж болох юм а гэдэг туршилт байгаа даа. Тэгээд залуучуудыг өсвөр насныхныг илүү татаж оруулах. Эхнээсээ угаасаа бүр батлагдсан хийгээд эхэлсэн. Тэр шингэнд нь янз бүрийн бодис холиод тэгээд оруулдаг. Энд чи ерөөсө хэрэгсэл болгож байгаа байхгүй тий. Тийм учраас энэний цаана ийм аюултай нөхцөл байдлууд үүсэж шүү. Одоо сүүлийн судалгаануудаар бол нийт хүн амын 33%. Хүүхдүүд бүр өсвөр насных нь 13-аас 17 насных нь 5 хүүхдийн нэг нь, бүр 4 хүүхдийн нэг нь тамхи татдаг гэсэн ийм судалгаа. Тэгэхээр эн чинь хизээ бид нэр ийм одоо ил цагаандаа тамхи татаад ингээд явж ийсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо хуулийн зохицуул тэгээд бид нар алхам хийх хэрэгтэй. Одоо сая хавдрын эмчилгээ хийлгэж ингээд тамхинаас сар 60 хоног татгалз гэдэг ийм юу тавихаар тэр хүн чинь эмчилгээ хийхэд бол тамхинаас татгалз чадж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан л тэр хүн одоо үйлдэл хийгээл тамхинаас татгалцахаас л өөр арга байхгүй. Заавал тэгж хөндрүүлээд эцсийн үдснийхаа дараа шийддэг биш. Гэхдээ харамсалтай те өөртөө одоо өвчин худалдаж авч जैन. Дээрээс нь цаг хугацааны хувьд яруу багчин тэр өвчтөнд бол 60 хоног 30 хоног хүлээн гэдэг бол цаг хугацааны хувьд айгүй хэцүү шүү дээ тий. Урилга хүлээж авсан. Эмч нартаа маш их баярлалаа. Тэгээд энэ дугаар маань цаашаа олон дугаар хийн. Тэгээд олон дугаарт бас зочноор үргэлдээрээ. Тэгээд дараагийн сэдвээ бол одоо эрүүл мэндийн салбарын төсөв орж ирж байна. Төсвөөр хий гэсэн бодолтой байгаа. Нэмээ дахиад сая бог эмчих гоё гаргалгаа орлож өгсөн. Ер нь энэ эмчийн мэргэжлийн ёс зүй, эмчлүүлэгчийн харилцаа хандлага, салбар доторх хүндлэл энэ зүйлийг бид нар яаж барих ёстой гэдэг энэ асуудал бас их чухал юм байна гэдэг ийм ойлголтод төрлөө. Тэгээ урилга хүлээж авсан маш баярлалаа. За баярлалаа. Хамтдаа нийгмийн эрүүл мэндийн боловсрал алгая.